Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Өглөөний мэнд. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээр та яг энэ цаг мөчид Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн хүлээн авч сонсож байна. Мөн 3W1045-ийн минь вебсайтаар бөмбөрсгийн өнцөг болон бүрээс нэвтрүүлгээ сонсох боломжтой. За цаашлаад биднийг үзхийг хүсэх юм бол Facebook дээр Гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичиж хайгаарай. Тэгэх юм бол яг одоо Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань дүрстэйгээр танд хүрч байна. Радиогийн 1-р студиэр очроо, заяа, найруулагч Мисо гэсэн сэн сайхантай сууж байна. Мэдээж та ч гэсэн орж ирж сэн сайхны хуваалцах хүсвэл 9986 1045 9986 1045 дугаард холбогдоорой. Өглөөний мэнд хүргэе. Очроо. Өглөөний мэнд хүргэе. За чи сая тэгтээ очроо. Заяа гэд нэг хөдлөгч гэдгийг яга хэлэхгүй байна. Чи яг нэг андуураад нэг аль дээрээс юу яах гэдэг шиг байна те. Үгүй андраагүй. Зүгээр би зүгээр очроо заяа. За өнөө өглөө бол сайхан амарлаа. Өнөөдөр бол үнэхээр яг л зун шиг те. Байгаль дэлхий бол яг хүн шиг, миний сэтгэл санаа хос хүн шиг, шарж амталсан талай дун шиг. За яг ер нь бол гоё дулаахан өдөр болж байна. Тэгээд нар гарчлаа. Би шууд загсанд явмаар санагчлаа. Арийн өдрүүдээс баг зэрэг дулаар нь гэсэн мэдээ байгаа байхгүй юу? За тэр худлаа. Тэгсэн чинь нэг хүн тэгсэн маш. Энэ баг гэдгийг их зэрэг болго. Комментэн дөрөө. Ийм л их дулааныг бид хүсэж байна. Тэр 100 удахгүй ирэх байх хаалга тогшоод ингээд ирэх гээл дуншаал байгаа болов гэж бодож байна. Чи бид хоёрыг амрах үед үнэхээр сайхан дулаарах болно. Харин зарим нэгэн хүмүүсийг амарч байхад цас орсоор байдаг. Амраад орж ирэн эртлэн нөө. Орж ирэн эртлэн те. За арийн өдрүүдэд буюу ер нь өнөө маргаашийн хооронд спортын хүрээнд маш олон гайхалтай үйл явдлууд болж байгаа талаарх мэдээллийг хоёлаа ихэнд хүргье гэж бодож байна. Монгол улсад 3x3 дэлхийн цуврал тэмцээн төв талбайд эхэлсэн байгаа юм байна. Өө за. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа 3x3 дэлхийн цуврал тэмцээн Улаанбаатарын төв талбайд өчигдөр эхэлсэн шүү заяа. Америкийн нэгдсэн улс, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Испани гээд 10 гаруй орны баг оролцож байгаа юм байна. За Сүхбаатар дэлхийн Гран При тэмцээний хэсгийн тоглолтууд бол энхүү эхэлсэн. Тэгээ хасагдах шат болон үндсэн шатнаас шалгарсан шилдэг 12 баг 4 хэсэгт хуваагдсан байгаа юм байна. Монгол улсаас энэ тэмцээнд Улаанбаатар MMC Energy, Сансар M Bank гэсэн 2 баг тоглож байгаа юм байна. Хэсгийн эхний шатны тоглолтоос Америкийн нэгдсэн улс Лос Анжелес, Улаанбаатар MMS Energy, за мөн Латвийн багууд эхний хожлоо бол аваад байгаа юм байна. Өнөөдөр хасагдах шатны тоглолтууд болж аврах баг нь бол тодорхой юм байна. Дэлхийн цуврал тэмцээний 2 дахь тэмцээн болох за ПИБА 3x3 Улаанбаатар эмэгтэйчүүдийн тэмцээн бол хүрэг гарагт эхэлэх юм байна. Энэ тэмцээн Монгол улсаас Улаанбаатар Амазонс багийн бүсгүүчүүд оролцож байгаа юм байна. За одоо бол өчигдөр хоёул ирчүүд хүчүүдсэн бол хүрэг гарагаас эхлээд буюу маргаашнаас эхлээд эмэгтэйчүүд нь өргөжлөөлөн хүч үзэх нь шүү дээ. Талбай дээр болж байгаа юм тий? Талбай дээр болж байгаа гэсэн үг. Очиж шууд үзэж болох юм байна тий? Болно шүү дээ. Талбай дээр. Үгүй юу? Би яаж мэдхий? Үнэгүй байдаг хаа. Тийм бах тий. Би яг талбай дээр болж байгаа тоглолтуудыг очиж үзэж байгаагүй л дээ. Гэхдээ үнэгүй байлгүй дээ л гэж бодсон шүү дээ. Ил залгаа болж байгаа юм чинь. Юу ч гэсэндээ судлахгүй тий. Бас түүнээс гадна өхөл бөмбөг сонирхогчдын хувьд өчигдөр бас нэлээд шуугатай өдөр болж өнгөрсөн юм байна шүү дээ. Харин тийм юм сонсогдоод байсан шүү. Харин тийм байна. Тэр нь юу вэ гэсэн чинь нөгөө нэг гол хүлээгээд байсан 40 настай. Одоо удахгүй 41 нас хүрэх гэж байгаа Кристиано Роналдо. Үгүй. Месси биш юм уу? Кристиано Роналдо. За. Энэ жилийн дэлхийн аваргын эхний гол, бүр 2 дахь гол гээд нийтдээ 2 гол оруулсан байгаа юм байна. Тийм үү? Тийм. Вау, ямар ийм амжилт гаргасан байгаа юм байна. За тэгээд энэ бүр ингээд дэлхийн амжилт болж үлдчихэж байгаа юм байна. Юугаараа дэлхийн амжилт болж байгаа вэ гэхлээр Кристиано Роналдогийн хувьд гэх юм бол 6 дэлхийн авар шалгаруулах тэмцээнд оролцоод зургууланд нь гол хийснээрээ түүхэн дэд амжилт эзэн болж байгаа гэсэн. Ер нь нэг гол хийнэ гэдэг чинь бас хэцүү шүү дээ тий. Тэгээд зургууланд нь 6 оролцсон дэлхийн авар шалгаруулах тэмцээн болгондоо гол хийснээрээ энэхүү амжилтыг эзэн болж байгаа юм байна. Голдж. 2006, 2010, 2014, 18, 22, 26 онуудад бүгдэнд нь ийхүү голыг оруулж за 6 дэлхийн аварга дараалан гол оруулсан дэлхийн дээд амжилтын эзэн ийхүү ёсол төгөлдөр аль бие ёсоор бичигдэж байгаа юм байна.
Харин тийм ээ. Роналдо ч нөгөө яг дэлхийн авраг бол болж байгаагүй те. Болж байгаагүй. Гэхдээ яг нэг хувь дэлхийн хүний аврагт одгүй л гэдэг юм. Тий. Хувь хүнийхээ хувьд л рекорд эвдчихлээ шүү те. Тийм, хувь хүнийхээ хувьд рекорд эвдчихэж байгаа. За тэгээд дээрэс нь талбай дээр тоглож байгаа тамирчдын хувьд баг хамгийн хөгшөндөө баг орж байгаа байх шүү. Энд чинь 40 41 нас гэдэг чинь дөнгөж 10 20 хэдэн настай тий 19 20-тай хүүхдүүдтэй ингээд зэрэгцээд хөл бөмбөгийн талбай дээр үзэлцэж байна гэдэг бол 20 хэдтэй залуучуудтай ан ман тач үзэж байна гэдэг бол 40 хэдтэй лээ. Одоо 41 хүрнэ. 41 хүрэх юм байна те. Тийм 41 хүрж байгаа. Ер нь чамтай ойролцсон юм байна. Үгүй шүү дээ. Би чи 19-тэй. Тийм шүү дээ. Тийм настай өсөлтөд яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ заяагийн насыг мэдэж чадахгүй баг би бараг 40 онцлоо. 2 сар болчлоо бараг те. Тэгээд энэ мэдчлэн явж байгаа нь түүний одоо форм нь хэр байгаа, бэлтгэл нь хэр сайн байгаа гэдгийг нь за тэгээ багийнхнаа хэр ингэж араас нь түлхэж өгдөг багийн ахлагч вэ гэдг нь харагдаж байна гэдгийг фэнүүд нь бол нэлээд сайшааж үзэж байгаа юм байна. Тэгээ бас хамгийн хүлээлттэй гол бол энэ байлаа гэд тэмцээн эхлээд тоглолт эхлээд 6 дахь минутын дээр нь ихний голыг Кристиано Роналдо оруулсан юм байна. Ер нь бол тэгэл нас бол тооштэй хүн гол нь хүн болгон хэрхэн яаж хичээж гин те бэлтгэл яаж хийж гин гэдгээс л ер нь шалтгаална л та те. Яг үнэн. Дөнгөж эхлэл гээд байгаа шүү дээ те 40 нас бол те 40 нас бол дөнгөж эхлэл гээд 40 хоёлаа ярьжсэн шүү дээ. Жинхэнэ амьдралын олон туршлага баялагтай болчихсон тэгэл яг л дөнгөж ингээл амьдралаа эхлүүлж яах гэсэн үг шүү дээ. Яг зөв. За ингээд бидэнтэй хамт өглөөг эхлүүлж байгаа амьдралыг дахин нэг шинэ хуудасаар эхлүүлж байгаа сонсогч тань дахин өглөөний мэнд хүргэе. Мэдээж яг одоо меншн давалгаандаа нэг дээрээ меншн давалгаандаа нэгдэж нэвтрүүлгийн хамтдаа сонсохыг хүссэн хүнээ урайлан дуудаад оруулаад ирээрээ. Тэгээ оруулж ирээд хамтдаа сонсоорой. Ингэснээрээ бас нэг зүйл байгаа те тэрний үлээ. Яагаад меншнт гэдэг байгаа лээ? Бэлэгтэй байгаа. За бид нар бас гэр бүлийг дэмжсэн бидэнтэй 7 хоногийн турш хамт байсан сонсогчдоо чин сэтгэлийн талархал илэрхийлж бэлэг гардуулж байгаа. За бэлэг өгч байгаа. Тэр нь болонгод баасан гарагт те бэлэг булангаар явдаг. Тэгээ бид нэрээ хүний гар оролцохгүйгээр нөө бөөрөнхий юм гэж эргээд тэгээ тэндээсээ яг сонгоод финалдуулаад тэр финалдсан дотроос дахиад нэг хүнийг сонгож өгдөг байгаа. Энэ 7 хоногийн бэлэг бол ном өгөх байгаа. Таны та хүүхэдтэй ч юм уу эсвэл найздаа эсвэл өөртөө ч гэсэндээ авч болно гэсэн үг. Тэгээд аздан болсныхын дараа буюу бэлгийн эзэн болсныхын дараа бид тантай холбогдож дуртай номыг тань асуугаад тань руу хүргэлтээр явуулгаасаа. Өчигдөр өнгөрсөн 7 хоногийн бэлгийн эзэн болсон Ноёко маань хүүхдүүдтэйгээ хамтдаа парк дээр өстөнөр шавьяага хамт тоглосон баг. За түүнээс болоод бас нэлийн оройтож орж ирж магадгүй шүү. Нэлийн оройхон орж тоглож исэн. За тэгээ өглөөний мэд мэдж байгаа бүх комментүүдийг хамтдаа сонсъё. Ядамсрын туяа өглөөний мэндэ гэсэн бол аялал оюуна гэгч өглөөний мэд миний хөөрхөн дүүнэр энэ өдрийн ажлын амжилт хүсье гэсэн байна. Яана хөөрхи эркаги бүр хизүүдэж амарч байгаа юм байна гэнэ. Эрк өмнөх хизүүдэж амарч байгаа. Тий. Хөвсгөлөөс цасан дундаас бидэнд бичлэг хийгээдсэн шүү дээ. Тий. Энэ нэвтрүүлэгт оролцож байгаа бүх хөөрхөн дүү нартаа өглөөний мэнд мөн энэ өдрийн амжилт хүсье гэдээ оюунагч чинь сайн байна уу? Гигэн тонглог өглөөний мэндээ баярлаа гэдээ даваа сарын баяр манд анханаас зүрх хэлгэж байна. Мөнхөө өглөөний мэнд гэсэн байна. За мэдээж меншн давалгаанууд үргэлжлүүлж байна. Өглөөний мэндээ гэдээ алтан чимэг сүхэ маань орж ирж байна. Өглөөний мэнд. За тэгээ меншн давалгаанууд үргэлжилж байгаа бол мянган баярлалаа чаах бас өглөөний мэндэ гэж орж ирсэн байж шүү. Тийм ээ. Тэгээ өнөөдөр бол одоо 5 гараг тийм ээ. Тийм ээ. Ямар болонгууд явах вэ гэхээр түүхэнд бол явна. Дараа нь бидний нөгөө хамтдаа сайхан уран бүтээл хийдэг те дуу захиадаг Дорами гэд булан мань явах болно. Тэгээд эрхэм сонсогчтойгоо гоё өнөөдөр сайхан цагийг үнэхээр аз жаргалтай өнгөрүүлцгээе. За тэгнэ. 99.6 45 дугаар таны өмнө нээлттэй байгаа гэдгийг та бүхэн дахин сануулга хэлье. Мэдээж сонсох сувгуудаа мартаж болохгүй. Бас нэвтрүүлгээ ингээ хожигдож үзлээ яана инэ гэж бодож байгаа бол бити санаа зовоорой. YouTube гэр бүлийн радио YouTube дээр гэр бүлийн радио гэсэн сувг байгаа. Бас SoundCloud дээр гэр бүлийн радио гэсэн сонголтыг хийгээд хайлтыг хийгээд та бүхэн хизээний ч хамаагүй нэвтрүүлгийг сонгоод ухраагаад сонсож болно. Сонсож YouTube дээр харин үзэж болно. Тийм ээ, манайх бол ухраах үйлчилгээтэй. Тийм ээ, бид ухраах үйлчилгээтэй. За ингээд эхний болон руугаа хамтдаа шилжцгээе. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд. Зарим нь алдартай, зарим нь бараг мартагдсан, зарим нь энгийн хэрнээ санаанд оромгүй түүх энд дурсагдах гэж байна.
тэртэх он жилүүдийн тэртэгээс за ингээд манай гэр бүлийн амар сүртэй орж ирж байна. яг ингээд нэг дуулчмаар тэртэх он жилүүдийн тэртэгээс. Үгүй хөтөлчмөр юм шүү. Хөтөлчмөр юм шүү. За сайн байцгаана уу? Эрх хэмсэг ноён тадаг танаараа. Сайн байцгаана уу хэмээх эцэг өвгдийнхөө заншлаа. Сайхан бүхний эхлэл энх мэндийн өрөөлөөр энд хуранчулсан эрх хэмсэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн хаан амар хатан мэндийг айлтхан мэдчилье. Бас нэг юм чэйшний юм байгаад байна. Өнөөдөр энэ аяыг анх удаа сонсч байл да. Миний хамаг миний юу гэдэг нөө үсмүсэн босоод. Шар ус босчихсон. За. Би ч одоо надад шар ус байхгүй болохоор боссон. Юу ч усахгүй юм. Түүхээ ярмаар ах юм. Ямар амар хөөрхөн. За өнөөдөр бол түүхэнд болон бид нар дэлхийн ертөнцийн дээр болдог магадгүй Монгол болдог гоё гайхалтай түүхүүдээс бид нар хуваалцаад гоё суралцдаг байгаа. Энэ бол үнэхээр гайхалтай болоо. Тийм учраас өнөөдрийн модератор заяа. Тийм ээ. Өнөөдрийн модератор би ягаа. За тэгээд миний хувьд гэх юм бол ямар нэгэн дууны түүхийг л ярьчих гад байдаг шнэ тий. Тэгээ энэ удаад ч гэсэндээ дууны түүхийг ярих гэж байгаа. Я бас наачоос хүн инээлгэж сураад панчлайн хэлээд ш. Хэлээд штэ. Би ер нь өмнө дандаа л юм дууны түүх яриад байдаг штэ. Тийм учраас өнөөдөр бол би дахиад дууны түүх ярих гэж. Наачаа панчлайн авахгүй. Тэгээд хэрвээ гэр бүлийн радиогийн Facebook хуудастай хамт байдаг хүмүүс болвол ямар дуу ярих гэж байгааг нь мэдж байгаа. Хош яг нөө зөвөр аль надар ч хэлчихээ зөө. Яг чиний саний нэг панчлайны аргыг манай сайнаа гэдэг ах өгчдрөөс айгүй хэрэгэлцсэн явжсэн. Тийм үү. Би ингээд тэр нэг хүний лекцэн хүмүүс айгүй гой л гэдээсэн. Тэгэл хүн болгон л гой гэдээс. Тэг би ч нэг тогтоо очисон чинь гоё л байлээ гэдэг. Яг тэр шиг хэлсэн шээ. Тийм. За. Юунд гэр бүлийн радио 100.5 хуудсан дээр буюу Facebook хуудсан дээр маань даваа гараг болгон би нэг юм хийж оруулаад байгаа байхгүй юу? Шүлэг яруу найраг уншиж оруулаад байгаа. Тийм ээ. Тэгэд энэ 7 хоногт орсон шүлэгтэй холбоотойгоор өнөөдрийн дууны түүхийг ярих гэж байгаа. Энэ 7 хоногт ямар шүлэг орлоо чи мэдэж гинөө? Аавын тухайн нэг шүлэг ороод ах шиг байсан шүү. За, тэгээд тэр нь ямар дуу байх шиг байсан? Анзаарсан Аа, уу? хурд хамтлагийн нэг дуу байсан уу? За. Хурд хамтлагийн нөгөө нэг Эжин Жансон. За тогсон. Юу тэгтүүл гэж бодлоо шүү дээ. Ямар ч нэг юу лээ аавын тухай айгүй ойрхон байна энэ. Ойрхон яг энэ хоолон дээр ирчээд байгаа дээ. За хурд хамтлагийн аавда би хайртай гэдэг дууны түүхийг би ярьж өгч байгаа байхгүй юу? Үгийг нь соёлын гавьяа зүтгэлтэй яруу найраг Чилаажав. За аяыг нь бол ишхүү битсэн. Тэгэхээр үгийг нь битсэн Чилаажавын яагаад энэ дууг бичихтэй юу бодож битсэн талаарх нь ярьсан ярилцлагаас инхүү сэдвлэн өнөөдрийн түүхийг ярих гэж байгаа гэсэн. Энэхүү ярилцлагыг бол эргэлт цэцэг эмээн сайтанд бол өгсөн байсан. Тэгээд үүнээс нь улбаалаад ярилцлагыг нь хид хидэн ярилцлага байсан. Түүнийг нь уншиж агаад за тэгээд томилон товчлон яг юу бодож энэ дуу бүтсэн талаарх түүхийг нь ярьж өгье. За үүнээс өмнө би энэ дууны үгийг нь очроод өгч юм. Надад өгөх юм уу те? Дараа нь очроод дуулна. Үгүй би баг мэдэндээ тий. Үгээ харж байгаа дуулна. За одоо байгаа панограм байгаа шүү нэрээ. Өөд юм. Тий. За одоо тэгвэл түүхийг нь ярьж өгье. Түүх нь бол мэдээж бодит явдлаас сэдвэлсэн түүхтэй. За найруулагч маань одоо нөгөө ард зөөл аян тавих бах тий. Тэгэнгүүт нь шууд дөрдөө ороод басна. Чамд ингээд иймэрхүү түүхүүд өстой бэлэн баялаг байж байгаа юм ба. Байгаа шүү дээ 30 нэмэх байгаа яг одоо. Би бүр нэг түүхийг яах гэж 2 сар бодсон шүү дээ. Тийм. За одоо би ярьж өгье заяа. За ер нь бол яг энэ яруу найрагч Чилаажавын хувьд гэх юм бол хурд хамтлагийн гайхалтай дуунуудыг бол цохиож өгж исэн. Хурд хамтлагийн бас нэг зүрх болсон дуунуудын өгний эзэн ийм цохиолч хүн байхгүй юу? За зөвхөн аавда би хайртайгаас гадна өөр ямар дуунуудыг нь цохиож өгсөн бол гэж бодож байна. Хурдын зүрх гэхээр ямар дуунууд ах вэ? Одоо хордын бүсгүй те одоо аавда би хайртай ээжтэй гэж дуу байдаг лөө байгаа штэ байдаг те байдаг за гэх мэтчлэн за яг наад гурав их цэргийн бодол одоо энэ хурдын аавда би хайртай гэдэг өнөөдөр түүхийг ярих гэж байгаа дуу за тэгээд дээрэс нь хурдын бүсгүй гэдэг дууны үгийг зохиосон за мөн хурдын
буцааж нэхэхгүй хайр буюу ээждээ зориулсан энэ дууны шүлгийг нь энэ яруу найрагч мань зохиожсэн байхгүй юу? Би яаж таач ба? Харин чи бүр яаж таач ба? Энэ мэдрэмжтэй хүний шууд холбоотой юм тий. Тэгээд энэ түүхийг ярьж өгье. За. Яг энэ дууны зохиолч болох Чилаажав 1990 оны намар 3 дугаар дамжааны оюутан байхдаа жаргалантын сангийн аж ахуйд ургац хураалтын ажилд явхаар таарч лтэй. Тэгээд тэгсэн 3 өдөр үргэлжилсэн бороо орж. Тэгээ бороо орсон учраас мэдээж тэр чинь нөгөө нэг аж ахуйн ургацын хураалтын ажил чинь хоошилт юм байгаас. Ерөөсө бороо ороод ажил хийлэхгүй. Тэгээд тэр хооронд нь бол ингээд нэг гівэрсэн, эморсон бороо орохоор чи нэг тиймэрхүү л өдрүүд болж өнгөрч байгаа шүү дээ. Ажиллаж хийж чадахгүй, бороо харсан шигэ ингээд сууж байгаа. Тэгээ тэр үед бол утга цохиолын дугууланд хамт явдаг Сэлэнгийн алтан хуяг Баян хонгорын Баяр Магна гэд зохиолч залуучууд бол хамт явж исэн байна. Тэгээ тэр залуучууд мэдээд залуу хүмүүс битсэн шүлгээ би биэндээ үзүүлээл гоё юм, энэ ч гоё юм, тэр нь ч гоё юм, энэ ч яасан ч гоё битсэн гэл ингээд би бинийг урамшуулдаг залуучууд байж л тээ. Тэгээд нэг бороотой өдөр Чилааж авгаад бол юу загтал ирсэн юм байна. Загтал ирээд тэгэл айгүй бодлогошронгоо суугаал гэл нэг тийм нэг санаа алдаал ингэ суугаад байсан юм байна л да. Тэгээд гадаа нь бороо ороод 3 өдөр дараалж бороо ороод тэгэл нөгөө загтлаа харж суугаал. Тэгээд тэр загтал дээр нь юу гэж бичсэн байсан бэ гэхлээр аавынх нь би муу байгаа тухай загтал ирсэн байсан юм байна. Аав дээр очиж чадахгүй байгаа шүү дээ. Яаж байгаа болоо гэж санаа зовоод битүүхэн эндээ яах бол ийх бол гэл бодож сууж явахдаа намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь дуртай насыг нь зөөж буцаар байгаа шуудад хайртай гэдэг мөр анх сэтгэлд нь буугаад тэр даруйдаа шүлгээ өргөлжлүүлж бичээд нөгөө хамт байгаа хоёр найздаа уншиж өгсөн юм байна. Хамт байгаа хоёр найздаа уншиж өгсөн чинь хоёр найз нь сонсчоод хүүхэн чи ямар аятайхан шүлэг болтон чи ямар гоё шүлэг бичсэн гэж магтаад энэ шүлэг бүтсэн түүхтэй юм байна. Ваа гоё. Уг нь бол өмнөх түүхүүд дээр юу гэж яриадчихсэн бэхлээр шүлэг ая хоёр зэрэг бүтээд шууд дуу болж исэн түүхүүдийг ярьжсэн. Гэтэ энд бол шүлгэн төрүүлээд хийт болсон байхгүй юу? Харин тийм ээ тий. За тэгээд энэ шүлэг тухайн жилээ хотын сонинуудад хэвлэгдэж яруу найргийн наадмууд дээр уншигдаад хорол эрдэнэ яруу найргийн наадмаас бүр шагнал авч ирсэн ийм алдартай шүлэг. За тэр үеийн уран зохиолынхон бол аавда би хайртай шүлгээр нь Чилааж авыг үнэлж байсан, таньж байсан. Нэг өсөндөө Чилааж авийн хувьд бол нэрийн хуудсанд болж исэн шүлэг бол аавда би хайртай гэдэг шүлэг баггүй. За тэгээд энэ шүлэгний үг нь яагаад ер нь энэ шүлэгний энэ дууны энэ шүлэгнийх нь үг нь яагаад амьд байдаг вэ гэвэл яг л нөгөө бодит байдлыг харсан жинхэнэ ингээд амьтай байсан учраас амьд байгаамаа гэж ярьслага өгсөн байт юм бэлээ. За харин эсрэг талаас нь энэ дуу яг яаж бүтсэн бэ гэдгийг хурд хамтлагийн гослол гитарчин Отгонбаяр ахаас бас асуулт байгаа байхгүй. Энийг яаж бүтээсэн бэ гэсэн. Хороолын Москва рестораны зөвгч 50 гэдэг залуу найз нь ажилтэй. Тэгээд тухайн үед нь найз 50 нь бас аавыгаа алдчихсан байсан юм байна. Тэгээд аавыгаа алдчихсан сэтгэл санаа нэг л бас тааруул байгаад байгаа штэ. Тэгээд нэг сонины тасархай барьсан. Энэ өстой гоё шүлэг байна. Энэ аавда би хайртай гэдэг шүлгийг ямар хүн битсэн байна вэ? Энэ ямар гоё шүлэг вэ? Энэ шүлгээр одоо дуу хийгээч гэл би бүр энэ шүлгээр дуу хийвэл би бас нэрээ баг өдрө болгон сонссон ч уйтахааргүй байна. Аавыгаа санах болгондоо сонсвол өстой гоё доо гэж бодоол ингээл сонины тасархай барьсан байсан шүү дээ. Тэр тасархайгаа найзуудаа аваачаал өгсөн байна. Тэгээ тэр пабд нь тоглолтоо дуусгачаа тэр шүлгийг нь уншиж агаад аялгаа хийгээд өгөөч гэд ая зохиогч ишгүүд өгч л дээ. Тэгсэн 2-3 хоногийн дараа аялгауг нь хийгээд гитар дээр тоглож өгч. Хурдынханд. Тэгсэн хурдынхан яаж ийм хурдан ийм гоёор ийм аяг хийчихвэ чи гэсэн чинь өвгөн дотор нь аялгау нэ штэ харалтаа гэж хэлсэн байгаа. Ая зохиогч нь. Харин тийм ээ тий. Чамаг нөө уншиж хахад одоо сая туяагч би тэр нөө аялах гад хэлсэн гэдэг чиг чи аялгаутай нь бас яваад исэн биз шүү дээ. Тэгээ үнэхээр сайхан олон хүний сэтгэлд хүрсэн ийм гайхамшигтай бүтээл маань 1990 онд шүлгэн бүтээгдэж гараад 1998 онд дуу болж арт түмний хүртэл болж исэн юм байна. Үнэхээр гайхалтай. Бүтсэн түүх бол бас шууд сэтгэл хөдлөгөөл эхэлж шүү. Тэгээ Чилааж аав ишгүү хоёрын хамтралаар бүтсэн хурд хамтлагийн маш олон гайхамшигтай дуунууд байдаг гэж хэлжсэн шүү дээ, тий. Тэгээд яруу найрагч маань ч гэсэндээ ая зохиосон ишгүүгч гэсэндээ дурдж байсан. Залуудаа болвол Тэнгэрийн оронг зорьсон
Гэхдээ маш суут ая зохиогч байсан. Үнэхээр гайхалтай. Гэт бүр шал өөрөөр сэтгэж чаддаг. Тэр хүний тархитлагоноос, тэр хүний бодол оюунаас гайхамшигтай аялгуунууд ихшгэлдэг байсан. Тийм ч учраас зохиосон ая болгоно нь үнэхээр хүний сэтгэлд хүрч чаддаг байсан. гэж ярьсан байт юм. Харин тийм ээ. Тэгэхээр нэг ая зохиогч ишгүү гэдэг хүмүүс нь болохоор шүлэг вэ штэ. Зүгээр нэг зохиочдгоо. Шүлгийг ингээд бүр яг шүлгнээс нь ая гаргаж үгнийх нь утгаас ая гаргаж авдаг хүн байгаа даа байхгүй тийм. Яг тийм хүн байгаа даа байхгүй. Тэгэхээр чи яг нэг жинхэнэ гоё ая бий болоод байна штэ. Яг зөв. Тэгээ ер нь бол дууг амьлуулна гэдэг нь яруу найрагч, ая зохиогч, дуучин гурвын хамтын уран бүтээл байдаг. Хэрвээ гоё шүлэг байсан ч гэсэндээ гоё аялгаа хийж чадахгүй бол тэр дуу цаашаа явахгүй. Гоё аялгаа гоё шүлэг байсан ч гэсэндээ гоё дуучнаар дуулуулахгүй бол цаашаа бас явж чадахгүй. Тэгэхээр би бинтийгээ нөгөө нэг зохицож уусна гэдэг нь л үүгээрээ бас тодорхойлд юм байна л да. Тэгээд нэг олон дуу бол би хурд хамтлагийн дахин зохиож өгч чадаагүй. Буцаач нэхгүй хайр дууны шүлгийг 1990 онд бичижсэн бас нөгөө нэг аавын дуутай ижилхэн 1 онд бичижсэн гэсэн үг байхгүй юу. За тэгээ бүсгүй дууны шүлгийг 98 онд бичижсэн. За ер нь бол бүсгүй гэдэг дууны шүлгийг бичээд хурд хамтлагийнхан дуулаад бас тийм нэх бүр цайсан амжилтанд бол хүрж байгаагүй юм гинэ. Тэгээд сүүлд бас залуу дуучин voice дээр ингээд дуулсны дараа буцаад цөмрөлтийг хийж бүсгүй дуу болол гэд дахин хийд болж байсан гинэ. Тэр нь бол voice дээр ташним дуулж байсан байхгүй юу? Бүсгүйдэг дуулж дахиж гаргаж ирээд харин тэгсэн тийм. Тэгээд яг цөмрөлтийг дахин хийж бүсгүй дуу дахин хийд болж исэн гэсэн байсан юм байлээ. За ингээд хамтдаа өнөөдрийн хурд хамтлагийн аавда би хайртай хэмээх уран бүтээлийн шүлэгтэй танилцгаая. За тийм. Энэ үнэхээр гоё бүтсэн шүлэг вэ шүү те. Сая манайхан бас шинээр орж иж байгаа хүмүүсийн хүлээг энэ шүлгийг одоо Чилаж ав гэдэг гайхалтай хүн. Яруу найраг Чилаж ав уран бүтээлийг хамтдаа сонсцгоё. Намрын бороо зөөлө шиврэхэд аав минь даанч дуртай. Насыг нь зөөж буцсаар байгаа шуудад хайртай. Өөрөө өдлөвч орчлонд үлдэн гэж наддаа хайртай. Өдрөөс өдөрт холцсоор байгаа аавдаа би хайртай. Нэг л намар миний ижил залуу явсан аав минь. Игэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ. Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд эцгийн минь зулайг зуран шувууттай буцан оджээ. Шар наран улам алслаад саяхан ногоон байсан өвс навч кандаад алсын зам аавын харц шиг сүмигээд аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу. Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь таавгсан. Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд гангасаар эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг их газартаа татагдан явсаар аав минь бүхийжээ. Унах болтлоо уудам ихцээ байгаа ч үгүй ч. Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч үгүй ч. Он жил хэлж ирэвч хорж үл болно. Олон сайхан үртэй мөртлөө аав минь бүхийсээр шар наран улам алслаад саяхан ногоон байсан өвс навч кандаад алсын зам аавын харц шиг сүмигээд аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу. Аавда би хайртай. Үгийг соёлын гавьяа зүтгэлтэн яруу найрагч Чилаж ав аяыг ишхүү хурд хамтлаг аавда би хайртай. За яг ингээд нөө чамаг нэг уншсан чинь зүгээр л ингээд дагаал дуулдаг байсан шүү дээ. Гэхдээ дагаа дуулахтай нэг хүгнийх нь утгыг нэг актер яах анзаарахгүй бас дуулаад идэг байсан юм шиг те. Одоо ингээд яг уншсан чинь бас яг үгнүүд нь бас луг хийж шүү те. Актер гайхалтай. Тэгээ одоо энэ шүлгийг чинь одоо яг зохиож явахдаа яг бороо орж исэн те. Аавынх нь бие муутсан гэд хэлсэн гэсэн те. Загтал ирээд тэрийг сонсчоод бороо орж байгааг хараад тэг гинт яг энэ шүлэг нь орж ирсэн хэрчээг нэг бүр амьд байглаасаа ингээ ороод ирчихэж байгаа хөхтэйгээр. Гэт аав минь надаас ингээ холдоод байгаа юм биш үсттэй гэдэг бодол тэр хүний толгой дотор битүү эргэлцсэн байна штэ. Одоо ингээ зүгээр төсөөлж очиж чадахгүй штэ. Төсөөлж байгаа байхгүй. Одоо ингээ суудсан яг одоо бороо орж ийн. Одоо ингээ тэнгэр дугарч ийн. Ааваас ингээ нэг юм биен муудчлаа гэдэг захаа ирчлээ те. Ингээ мэдээж яг ингээл одоо руу майханд юм уу эсвэл гэрч юм уу те. Тэгээ харна штэ ингээ бороо орж байгаа.
харснаа гинтл тэр бороо давхар харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр аав минь нэрээ ийм гадаа аягүй гоё байгаад байдаг те. Яг ийм нөхцөлд гэсэн миний аав дуртай да гэдэг те. Санаагаар одоо намрын бороо зөөлөн шиврэхэд аав нь даанч дуртай байдаг гэл те. Яг ингээл гоё орж ирж байгаа. Надад гоё төсөөлгөдөд байна л да. Тэгээ насыг нь зөөж буцаар байгаа шуудад хайртай. Одоо насыг ингээл зөөж ирж буцаж байгаа нэг шуудад их мэлийн гүнзгий. Гоё биш үнэхээр гоё гайхалтай. Шүлэг аялгауны хувьд үнэхээр гоё. Дараа нь мэдээж яг Чилаж авийн буцаач нэхгүй хайр гэдэг дууны түүхийг бас би ярина. Буцаач нэхгүй хайр дуу чинь бас ээжийн тухай дуу шүү дээ. Би тэр дууг сонсох болгондоо уйлдаг байхгүй юу? Түүхийг ярихтаа бас асгартлаа мэлмэрх байхаа л гэж бодож байна. Тэгээд энэ дууны нөгөө нэг панаграгмиг нь би олоод ирсэн. Би очроогоо уг нь дуулслаа. Би юу гэж дээ. Би чи хипхоп дуулдаг болохоос солгоо олоод байгаа байхгүй юу? Боломжгүй мó. За яг ямар ч зэн гээд найруулагч панаграм нь байгаа шүү. За манайхан сонсогчд мөн тэгээд алтан уу байна уу тэгээд сайхан уян зөөлөн сэтгэлээр хүлээж авал би зүгээр. Тэгээд тэр панаграм дээр нь угаасаа нөгөө нэг юу үг нь бас байгаа байхгүй шууд дүрстэй байгаа. Тэрийг найруулагч маань чиний өмнө тавьчих ба. Сонсогчтойгоо бүгдээр хамтдаа дуулъя тийм ээ. Ааха. За тэгээ. За би ямар ч бүр үнэхээр бас аавыгаа санчлаа. Одоо эпирэ дуусгаад нөгөө ааваргаа шууд уцаар ярих гэж бодлоо. За сонсогчдын комментуудыг хүргээд тэгээ тэр хооронд найруулагч манаас бэлдэж яхаа хаа гэж бодож байна. За яг болонтой холбоотой би тэрийг нь дагаад дуулаад байсан шүү гинэ. Харин тийм байсан. Би яг нөгөө шүлгээ уншсан сторид хийсэн байсан чинь дагаад дуулаад байна л гэдээсэн. Аавда би хайртай. Өнөөдөр маш хөөрхөн за баярлалаа хүрх харагж гинэ. За түр хоёр маань өглөөний мэндэ гэж орж ирсэн байна. Энэ дууг дандаа сонсдгоо аавыгаа санахаар дандаа сонсдог дуу минь аавыгаа санах болгондоо энэ дууг сонсдгоо гэд аваасар баяр маань ицсэн байна. Маш гоё дуу шүү. Би ч бас сонсох дуртай аавыгаа саналаа гэж байна. Манай очроо 25 шиг л харагдаж явах ч нэ гэ ганаа бичсэн байна. Аавыгаа санаад уйлжглаа гэсэн бол яалтчгүй л аятайгаа сонсогдож байгаа эздээл гэж байна. Харин тий яалтчгүй аятайгаа цаанаасаа ингээд аян зохиоглол ороод ирсэн байхгүй тий. Би аавыгаа дөнгөж 23 настай байхад алдсан. Би юу ч мэдэхгүй жаахан ээж хүн маань өдөр бүр өвөө гэд хизүүхэн л өдрүүд өнгөрсөн гэсэн байна. За тэгээд ер нь аав гэдэг хүн их чухал шүү. Тэ уул шиг нөмөртэй юугаа гадагшлуулдаггүй тэ бас гоё. Тэгээ энэ дуу бол үнэхээр бас таалагдж шүү. Тэгээд ямар ч сан манай сонсогчдод гоё хамтдаа дуулъя. Тэгээ та хэд маань бас одоо энэ дээр үг гарах учраас бас хамтдаа дагаад дуулаарай. Тэгээд бас яг орж ирж эпирээр дуулмаар санагдах юм шууд 9986 1045 дугуурлаа шууд болно шүү дээ. Шууд ингээ залгаа тэ дуулж болно шүү. Яг гэвэл аян танд сонсогдох учраас хамтдаа дуулж болно. Тэгээ найруулагч маань тавихаас өмнө дууг нь тавихаас өмнө ороод ирээрэй гэж үү те. За энийг бол би нэг YouTube дээр Содо channel гэдэг хуудаснаас яг энэ бичлэгийг авсан шүү заяа. За тэгвэл хамтдаа чи бас дуулна шүү дээ. Би нөгөө нэг яг pop дуу дуулж чаддаггүй шүү яг үнэн гэлээ. Бүгд хамтдаа дуулцгаая. Алуу гараа өргөе. Юу яах нь те. За олон сайхан аав нартай ад жаргал үсье. Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай. Насыг нь зөөж буцаар бай. Болоогүй шүү. Шөвөдөд хайртай. Үг нь явж байгаа юм уу те? Өөрөө өтлөвч орчлон дүлтэн гэж надад аа. За яваа цог яв. Өдрөөс өдөрт холцоор байгаа аавда би хайртай. Нэг л намар миний ижил залуу явсан аав минь. Миний хаалт байна өндөр. Эгэл жирийн би энэ аялгын сайн яахгүй. Элэгдэж чөтөлж. Одоо яг өнгө олж шít. Яв явж. Эргэж тайрсан хорвогийн шаргал намруу. Эцгийн минь зулайг зуран шөвөд тавьсан адчээ. Улам масла
Саяхан ногоон байсан өвснавч гандаа Алсын зам аавын харц шиг сүмигээ Ая намар цаг надаас нэгийг нэхээ Яна би Чи яваад би нөгөө нэг аялгаугийн сайн тогтоогоогүй учраас явж чадахгүй. Чи айгүй гоё явж шүү. Акцент нь. Найруулагч маань түр банрыг нь авч хаяа. Би дэмжээд үгээ бүтэн хараад сонсогчд маань бас дагаад болох. Эхkä сайн дуулахсан бах та. Харин тийм. Нэг л насаа амин тавсуу шотон байсан нуруу өдрөн намрын сэрхэн гагсаа эргэж тэнийхгүй өвгөс мочи их газартаа татагдан явсаар амин бүхийжээ Одон ихцээ байгаа ч үгүй ч Осны шуудыг буцаад ирэхэд байх ч үгүй ч Онжиг хилчирвч хойжул болно мөн үү? Олон сайхан үртэй мөртлөө хавын бүхийсөө Улам аслаа Саяхан ногоон байсан өвснавч гандаа Алсын зам аавын харц шиг сүмигээ Ая намар цаг надаас нэгийг нэхээ юу Манай зайч бас гоё дуулдаг юм шүү дээ. Үгүй шүү дээ. Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай. Насыг нь зөөж буцаар байгаа. Шуудад хайртай. Өөрөө өглөөч орчлонд үлдэн гэж надтай хайртай. Өдрөөс өдөрт холдсоор байгаа. Аавда би хайртай. Аавда би хайртай. За баярлалаа. Түүхийг бэлдэж авч ирлээ. Баярлалаа. Үнэхээр гоё түүх бас бэлдэж авчирсан байх шүү. Ер нь яг хаа зүгээр энэ гоё түүхээс бас ингээд би юу олж харж байгаа вэ гэхээр би дандаа нэг юм түүхээс дандаа юм олж хараа те сургамжилж идэг наасан гэхгүй те. Тэгэхээр яг би эндээс харж байхгүй юмд ингээд одоо яг нэг эн чинь чин сэтгэлээр яг ингээд эргэн тойрон бороогоо хараад аавыгаа яг бодиттой үнэн яг тэр зүйлээрээ ингээд сэтгэлээсээ гаргаж штэ энэ шүлэг. Тэгэхээр яг ер нь яг нэг амьдрал дээр яг үннээрээ яг бодиттой байгаагаараа те байх нь бас илүү юм чухал гэдэг юм юг алж харж байгаа бас те. Өмнөх зохиолчдын түүхүүдийг ингээд яриад лай зохиогч, яруу найрагчдын түүхүүдийг ингээд ярихад дуу өөрөө яг ямар нэгэн байдлаар дуучинтай ч юм уу, яруу найрагчтай, ая зохиогчтой холбогдоод тэр хүний мэдрэмжийг нь харуулж байгаа нөхцөлд энэ дуу амьтаа болчихж байгаа байхгүй юу? Тэр нэг амьд байх нь чухал гэдэг нь. Амьд байх нь те бодит амьд. Жохон бүгдээрээ амьд байцгаая. Те. Одоо жишээлх юм бол Түмэн Дэмбэрэл гоён би бас түүхийн талаар ярьжсэн байхгүй юу? Өөрийнхөө амьдралын түүхийг ярихаасаа гадна дууны түүхийг нь ярьжсэн. За түүнд яригдаагүй нэг дуу бол Тамирын гол гэдэг дуу байдаг байхгүй юу? Мэдээж нөгөө Түмэн Дэмбэрэлийн Тамирын гол гэдэг дуу байгаа штэ. Тэр дуу бүтэх гэж 2 жил болсон. Дуулах гэж. Дуу нуг нь бүтчихэд байгаа байхгүй юу? Аян болчиход байгаа, шүлгэн болчиход байгаа. Гэхдээ Түмэн Дэмбэрэл гоо дуулах гэж 2 жил болсон юм. Гэхдээ юу хаасан бэ гэхлээр би энэ дууг судалж байгаа. Болоогүй, дуулах болоогүй гэж байлгаадсан. Тэгэд 1 жил
хоёр охинтойгоо хамтдаа Тамирын голын хөндийгээр зуссан байхгүй. Тэгжээж Тамирын голын тэр өглөөний чимээ, Тамирын голын тэр намуухан мэдрэмж, тэр гайхамшигтай тэр нэг гоо үзэсгэлэнг нь өөрөө бүр бүтэн зунжангаа байж биширчгээд намраа нь очиж аялгаа хүн жоохон өөрчлөлт дуулсан байсан. Мэдээж шууд ая зохиогч нь болон бусад хүмүүс яг гоё ялсан байна. Яг энэгээр нь дуулыгээд Тамирын гол дуу маань бол мэдлжсэн бас төвхтэй дээ. Тэгэхээр дууг дуулна гэдэг нь өнөөдөр бүтээгээд маргааш дуулна гэдэг байж болохгүй зүйл байхгүй юу? Дууг бүтээн гэдэг маань маш их сэтгэл, зүрх, цаг, хугацаа ач холбогдол өгжиж, жинхэнэ цаг зарцуулж амьд буюу олон жил арт түмний сэтгэлд хоногшох, тэр хүний зүрх сэтгэлийг уяраах, сонсох болгондоо уйлах, инех, дурсамжийг нь сануулгах тэр мэдрэмжийг өгдөг дуу бүтнэ гэдэг нь өөр амаргүй даваа байдаг. Энэ дууг бүтээж чадсан эрхмүүд олвол ганцхан дуутай дуучин хүртэл олон жил насалдаг штэ. Тэгэхээр олон дуутай байлаа гэд тэр мундаг дуучин биш гэсэн үг байхгүй юу? Ганцхан дуутай байсан ч гэсэндээ гайхамшигтай уран бүтээлж болоод арт түмний хайртай дуучин, хайртай ая зохиогч, хайртай яруу найрагч болчихсон түүхүүд Монголд маш олон байдаг. Тэгэхээр тоондоо биш чанартай чухал агаад байдیں۔ Энэ дууны түүхүүдийг би ярих яагаад дуртай вэ гэхээр өөрөө нэг шүлэг аягүйг сонирхдаг учраас яг тухайн шүлэг, аялгау тэр мэдрэмжүүд нь надад аяггүй хойрхон байгаад байдаг байхгүй. Тэмч учраас одоо нөгөө миний урын санд 30 нэмэх дууны түүх гэнэ гэдэг байгаа штэ. Би бүр найруулагчаас асууж байгаа байхгүй. За надад нэг ээжийн тухай дуу байна, аавын тухай дуу байна. Алийг сонгох. Жон баавартай байсан уу? Тий, чи бол манай заяа бол баавартай л л да. Энэ гоё энэ түүхүүдийг бас ингээд цаана урын сандаа бүр хадгалсан. Бүр ингээд цоожилцсан байдаг юм байна. Тэгээ хамгийн гол нь яг ингээд ярих булан гарч ирсэндээ би үнэхээр их баярлалаа. Чи ер нь ингээд энэ түүх энд гэдэг булангаа чи ер нь аваа. Сонсогчдоосоо санал авъя. Энэ заяа авсан дээр тэгвэл Эрика битэр чи ингээд нэг юм нэг нь ингэж яриа. Нөгөө хоёрын түүх гоё хоёрын түүх гоё штэ. Түүхүүд чи ингээд бүгд янз янзаар холилдож байж гоё болж байгаа. Энэ дунд нас нэг зүгээр миний түүх орж ирж байгаа нь бас л зүгээр нэг бас нэг чимэглэл гэсэн үг байхгүй. Баянг 7 хоног болгон сонсож яхаар 2-7 хоногтой 3-7 хоногтой нэг сонсох нь бүр хүлээлт үүсгээд илүү байна шүү дээ. Одоо энэ би одоо сонсогчдоо ингээд зориулаа те. Одоо юм гадны дотны ер нь трап дууны те үүсэлтөг мөг ярил нэг сонирхолгүй болох байхаа те. Гэдэг нэг яг тийм дуу. Тэгэж бүтчихээ гэдэг. Гэдэг нэг юм тийм дуу. Хурдыг аавда би хайртай дууг сонсоод эсвэл дууг сонсохоор төрдөг мэдрэмжээсээ бас бидэндээ хуваалцаасаа гэж хүсэж байна. Магадгүй дуулах дуртай хин нэг юм байх юм бол аливаа төрөний аяа тавиадах би нэг сайхан дуулаадахыг гээд ороод ирж болно. 9986 1045 9986 1045 дугаарыг яг одоо нээж байна та бүхэн холбогдоод ороод ирээрэй. 9986 1045 9986 1045 хан уул шиг түшигтэй аав гэл ингээл шүлэг болгон дээр орж ирдэг штеп. Ер нь яг би бас ингэж бодлоо. Би нэг өмнө нэг юм ээжийн тухай нэг юм аялгаа нэг шүлэг зохиоцсон өстэй. Тэгэнгүүт тэр чинь бас нэг бодит юунаас яатсан. Одоо нэг аавын тухай энэ өнөөдрийн энэ түүх бол аавын тухай бас гоё ингээд юм зохиогооч гэсэн мотивац өгч байна. Тэ. Бас тийм зохиогоорой. За комментуудыг хүргэе. За. Давсрын баяр маань угаасаа нулимс ойрхон хүндээ гэсэн байна. Алтан чимэг сүхэ маань аавыгаа санчглаа гэсэн бол Батмөөхө Батчаргал маань өглөөний мэндэ гэж орж ирж байна. Бас аавыгаа санчглаа гэсэн байна. Хоёр дүүдээ баярлаа гоё яна нүд дүр нулимстай дуулж байна гэсэн байна. Энэ гоё шүлгэн дээр ийм гоё айлгууг ингэж наана гэж байдгаа янзын зарим газар нь ая алаад байна гэх харин тийм ээ тэгсэн шүү. Бит хоёрыг бол түрүү мартаарай. Тийм мартаарай бит хоёр угаасаа. Үнэхээр мартаарай. Шүлгээ уншчихсан дээр юм байна өө гинэ. За тэгсэн араас нь тоглоом шүү гэсэн бэ шүү. Жок шүү гэсэн ба шүү. За баярлаа. Хүн гэдэг сэтгэлийн амтан сэтгэл хөдлөлийн дээд илэрлэл нь урлаг юм гэдэг тийм ч болохоор монголчууд бид гуних, баярлах альч цагт дуулдгийн учир энэ бизээ. Энэ дууны үгийг бичсэн хүний сэтгэл хөдлөлийг ая зохиогч дуучин хоёр яг нарийн мэдэрснийх бизээ гэж 80-тай чулуун баяр маань орж ирсэн байна. Ингээ сонсогчтойгоо халбагдъя. Бано өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд сайхан амарсан уу хинтээ холбогдсон бэ? Нөө. За отгоо энэ дууны талаар бидэндээ төөх хуваалцах гэж орж ирж гинөө. Дуулъя л та гэж орж ирж гинөө. За. Сайн дуулах. За. Тэгвэл түүхээсээ хуваалцаач. За түүхүүд бол одоо нэг одоо чинь хитэнтэй 10 гаруй жил юм уу та аавыгаа тэгээд
7 онд юм. Мм. Энэ 7 онд яг идүүд цагааш тэгээд аавыгаа халчихсан тохт. Мм. Тэгээд яаптагаа тэгээд биш хоёр жоохон хүүхэд байсан чинь. Мм. Тэгэхэд энд хот аавасаа энийгээс авсан чижээс. Эмээний түүх яддаг л та. Мм. Энэ хот хамтлаг манай миний төрөс сад юм аа гэж хэлчихсэн. Оо за. Мм. Тэгээд ээж нь бас манайх таа хасан сонсон байна. Мм. Тэгээд тийм манайханд төгтөнд ингэж гөрөө хэлчихсэн тухай. Ааха. Мэдээж нөгөө нэг дахин одоо жишээлбэл хүнд нөгөө өдрө болгон сонсдог нэг дууны лист гэж ядэн штэ. За ингээл тэгээ тэр дууны листэнд нь өдрө болгон сонсдоггүй ч гэсэндэ гэхдээ заримдаа бас ингээ бүр заавал зорж сонсдог дунд нь энэ дуу багтдаг болов? Багтнаа. Аавыгаа санах үедээ сонсно. Тус үедээ сонсно. Ууш юм уу, гомдох юм баялах үедээ сонсно. Тийм доо. Тэнэгтэй. Хань болдог байх нь штэ тий. Зөв хот амслын дуу болсон зүйл нь ханаа. Баярлалаа. Отгоо бидэнтэй холбогдож өөрийнх нь дуутай холбоотой түүхээ хуваалцсанд баярлалаа. Өнөөдөр өдөржингөө сонсох байхаа гэж бодож байна. За баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд хэвээ хот амсаа ханаа сонсдог болол ах дундаас энд байдгийн байна гэж таагалъя. За тгий. Хөөсөний нэг шүү гэж. Олуулаа шүү дээ хурд хамтлагийнхан маань тий. Тэгээ ах дундаас хутган баяраа гам баярах гэж дэндээ өсөдөө. Аа. За баярлалаа отгоо. Ээжтэй холбоотой гэсэн шүү. Ээжийн талынх нь гэсэн үг тий. Та аль нутагт одоо байдаг хүн бэ? Захын тал. За. Баярлалаа отгоо. За баярлалаа. Нөгөө өглөө хамгийн ихэнд сонссон дуугаа өдөржингөө хаялаад идэг штэ. Заримдаа бүр яага миний аманд орчихвоо гэж боддог. Одоо энэ дуу бол өдөржингөө би явна шүү. Тэгээ энэ дуу бол өдөржингөө бас одоо радио сонссон л бол манай лайвыг дүрстэйгээр үзсэн л бол бас өдөржингөө аялагдах дууны нэг нь болсон баха гэж бодчих. Гэхдээ ер нь яг ингээд дууных нь яг бүр цаад бүтсэн түүхийг нэгэ сонсчихлоор яг энэ дууг аюу араа өөрөөр сонсдог юм байна. Ингээ шингээж сонсоод байгаа хөөхгүй тий зүрх рүүгээ. Гой. За Балжины минь заяагийн комментээс үргэлжлүүлье. Өглөөг их оршихуйтай эхэллээ. Ааваасаа гарчихлаа. Одоо хаачих вэ гэж бодлоо гинэ. За Заяагийн дуу бүтсэн түүх маш сонирхолтой байдаг шүү гэсэн байна. Баг балчраас минь ахуулаад үргэлж миний төлөө явсан аав минь шууд нүдэнд харагдаад байна да. Одоо миний дэргэд байхгүй ч таньда маш их хайртай шүү аваа гэд 5 сарын баяр маань битсэн байна. За тэгээд энэ дуу яг хэдэн онд бүтсэн гिचлээ гэсэн байна. Энэ дуу бол өөрөө 1990 онд бүтсэн. Харин дуу биш шүлэг нь 1990 онд бүтсэн. Дуу маань өөрөө 1998 онд дуу болж гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр хурд хамтлагийн анх дуулж 8 жилийн хугацаанд шүлгэн л яваад байсан гэсэн үг байгаа шүү дээ. Шүлгэл байгаад байсан байна. Тэгж жаад 8 жилийн дараа энэ дууг бас л энэ ихтэй бас учиртай байгаа байхгүй юу? Найз нь аавыгаа алдчихад сонины тасархаа барьчихсан, сонин дээр гарсан шүлэг харчаад энэ үнэхээр гоё шүлэг байна гэж яваад хурд хамтлагийнханд өгчөөд нь штэ. Маш олон хүний аавыгаа гих сэтгэлээр дамжуулагдсан гинжин холбоосоор явсараа магаад 8 жилийн дараа хурд дээр очисан байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө уулзах хэвээр хүмүүс уулздаг гэдэг шиг очих газраа болвол очтгол юм байна. Тийм байна тий. За үнэхээр гоё сэтгэл гоё олчлоод гоё түүх болцгсон зайда баярлаа. Тэгээд ямар тач Монголын ер нь гайхалтай олон аав нартай эрүүл саруул аз жаргалтай дүүрэн байх болтох гэж хүсэн өрөөж байна. Тэгээ ер нь яг нэг аав хүн гэдэг чинь өөрөө бас ингээд юмаа гадагшлуулдаггүй дотроо үргэлж ингээд хадгалаа явж идэг те. Яг цаана маш олон юм ингээд бодож явж идэг бас ер нь тэгвэл мэдгүй ягаад чи миний сэтгэл хөдлөлд аавтайгаа шууд уцаар ирмэн санагдаж шүү. Том ертөнцөлтөө яг нөгөө аавыгаа хүүхэд байхдаа аавыгаа харахаар нэг л их том хүн алхаагийн хүртэл гүйцэдгөө аав хажууд алхаа явж явах чинь би ч одоо бараг ингээ гүүх нь холгоо амьсгаадаа л гэдэг ч юм уу те. Аавын нөмөрт байхлаар ерөөсөө айдаггүй аав байхаар гэрийн хаалгыг ч дөгждөггүй ч гэдэг юм уу. Аав гэдэг хүн чинь ер нь бол үр хүүхэдтэй хань ижилтэй нөмөр нөөлөг хамгаалалт хизээч нуршгүй тийм цайз хэрэм
юу эдийн нэг тийм уулахад нурдгүй тийм зүйлээр төсөөлөгддөг. Гэхдээ нурахын цагт бол давхар ингээл нэг том уул нурууд нурж байгаа юм шиг мэдрэмжлэл үр хүүхдүүдэд нь төрдөг байхал та. Тэгээд манайх чинь бол имэнэрээр баялаг байхгүй юу? Аавууд өвөнөр маань болохоор эрт ингээд өнгөрөөд яваад өгсөн гэсэн үг. Тэгээд тэгэхээр имэнэрээр баялаг. Одоо бол манай хүүхдүүд айгүй хөвөөгөө нэгдэг. Ер нь одоо өөрөө бас аав болж иж аавын сэтгэлийг нэг айгу гүнзгий ойлгож байгаа байхгүй. Тэ. Ер нь би бол яг л тэгж л ойлгож байгаа. Аав болж иж би одоо 5 хүүхэдтэй охинтой, хүүгүүдтэй тэнгүүд аавны сэтгэлийг өөрөө ойлгож байгаа байхгүй. За. Одоо би ерөөсөө өмнө яг аавыгаа бүрэн яг бас ойлгодгүй байсан байлээ. Тэгээ гэтлэг би одоо ингээл хүүхдүүдэд хараад за ингээ аав нь энэ хүүхдүүдийн хажууд дөрөө аав нь энэ хүүхдүүдийн хажуураас ингээ байхгүй болчвол манай хүүхдүүдэд ямар хэцүү байх болоо гэж аав хүн хүүхдүүдээсээ илүү санаа зовж идэх юм байна гэж би одоо өөрөө мэдэрч амьдэрдэг байхгүй. Тэгэхээр нөгөө аавын сэтгэл бол бас их л хүүхдүүдтэй гэсэн агуу юм дотор нэг явж идэг л гэсэн үг л дээ гайхалтай. Түүхэнд булангийнхаа төгсгөл би аавуудтай хандаж бүр уриалга хэлмээр санагдаад байгаа байхгүй юу? Сүүлд нэг хідэн имэнэр л үлдчихдэг штеп. Тэгэхээр нөгөө сүүлд нь үлдсэн хүүхдүүд тэднийхэн ач зээнэр нь өвөнөр хартагаа хамт байх юмсан, тоглох юмсан, өвөнөрөөрөө хамгаалах юмсан, хайрлуулах юмсан, цэцэрлэгээр авахгүйх юмсан гэж аяг хүсэж байгаа штеп. Зайг ойлохаар ингээд би ингээд тарих дотроо өөр гацалт үүсээд тэгээд нэг юм юу ярихаа мэдэхгүй явж байсан тийм ээ аав бол агуу шүүлгээ суугаад байна шүү дээ. Тэгэхээр аавуудаа би энэ насаагаагүй шүү. Бүх аавуудаа үр хүүхэдтэй хайртай юм бол ирүүл байхаарэ бие ботоорой урт наслаарэ гэж хэлээ. За наад хамгийн төгсгөлийн энэ үг чинь үнэхээр гоё байлаа. Тэгээд за баярлалаа. Тэгээд яг одоо манай гэр бүлийн радио 104.5 84.5 тэ хостелгэн дэрийг одоо нэгдүгээр студиос манай хөтлөгч Заяа очроо найруулагч Мизүнаар түүхэнд булангаараа та бүхэнтэйгээ уулзлаа. Тэгээд одоо зүрхэн давлгаанд орцгоё. Тэгээ зүрхэн давлгаагаараа аавда би хайртай гэд хамтдаа зүрхээ явуулцгаая. Чи гэхдээ ойлж байгаа ч гэсэн юу явуулгаагаа мэд тархич чи бас байгаад ах шиг байна. Би чи чамайг ойлж байгууд яг ингэ би нэг хомтоц юм. Тэгээ миний бүр тарих гацаад байж. За ямар ч гэсэн ингэ. За бүгдээрээ хамтдаа зүрхэн давлгаагаа явуулцгаая. Ойлсон ч ажиллаа мартахгүй шүү. За ер нь ингээд одоо ингээд зүрхэн давлгаагаа бүгдээрээ явуулцгаая. Мэдээж энэ зүрхэн давлгаа минь утга нь болохоор зүрхэн давлгаа, меншин давлгаа нэг оролцсноор бид нэг гэр бүлийг гоё баярлуулж бэлэг өгдөг байгаа. Тэр нь 5 дахь өдөр шалгардаг. За тэгэхээр энэ 7 хоногийн бэлэг бол гоё ном байгаа. Гэтэ өнөөдрийн зүрхэн давлгаагаа бүгдээрээ хамтдаа бас бүх аав нартай зориулаад бүгдээрээ зүрхээ явуулцгаая тэхөө. За би хайртай гэж зүрхэн давлгаандаа нэг. Аавда бид нар хайртай шүү гэж зүрхнүүдэд явуулцгаая. Монгол Улсын өнцөг болон бүрээс дэлхийн өнцөг болон бүрээс бидэнтэй хамтдаа байгаа эрхэм сонсогч танд баярлалаа. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань түүхэнд булангаараа аавын тухай нэгэн гайхамшигтай дууны түүхийг хамтдаа ярилцлаа. Харин яг одоо түүнтэй холбоотойгоор аавуудад зориулсан зүрхээ хайр найргуу цацацгаагаарэ. За. Бас хаанаас зүрхээ илгээж байгаагаа бидэнд илгээгээрэй, бидэнд бичээрэй. Ингээд одоо харин дараагийн болно руугаа шилжихэд бэлэн болсон байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг үргэлжлэж байна. Бидэнтэй хамтдаа байгаарай. Их дэлхийн хаанигтай эсвэл яг бидний мэдих Монголд хизээ нэгэн цагт болсон сонирхолтой, хачирхалтай, бүр гайхмаар түүхүүд энд дурсагдлаа. Түүх энд. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио.
Надад нэг гоё шүлэг байд юм аа. Дуу болгочвол гоё те. Биш наа ч одоо easy болчихсон шүү дээ хөө. Яаж? Юу доорой мигээр ороод болоо. Улаанбаатарын өглөөгийн до ре ми. За ингээд за манай Дорами булан мань эхэлж байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа одоо хамгийн анхны юу гэдэг лээ уран бүтээл. Ширн унган аюулаа отхон уран бүтээлийг одоо бий болгох. Отхон уран бүтээлийг бүгдээрээ би болгох гэж байна. Тэгээ манайхан бэлнэ үү? Дорами булан эхэлж байна. За Дорами булангаа танилцуулъя заяа. Анх удаа сонсож байгаа сонсогч магадгүй. Мэдээж байгаа. Дорами булан маань яадаг вэ гэхээр бид нэг сэдв авдаг. За тухайн сэдвд тааруулаад ая зохиодог баг. Ая шүлэг зохиодог. Шүлэг зохиодог. Тухайн сэдвийг бодохоор танд юу бодогддгөө 1 мөрт, 2 мөрт, 3 мөрт ч юм уу бидэнд ингээ комментээр илгээдэг байхгүй юу? За тэгээд түүнийг нь цуглуулнаа. Бид тал талаас цуглуулна. За тэгээд тэр сэдвийн хүрээнд бас ярина. Бидний туслах AI-аар бид дуу аль бие усны эрхтэйгээр худалдаж авсан форматаараа аль бие усны эрхтэйгээр нөгөө оюуны өмчийг бид маш их дээдэлдэг шүү. Тийм учраас аль бие усны эрхтэйгээр нэг шинэ уран бүтээлийг сонсогчтой хамт бүтээдэг. За тэрхүү бүтээл маань нэвтрүүлгийн төгсөлд амилдаг байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр бид нэр хамтдаа дуу бүтээгч байна гэсэн үг. Монгол улсын бүр цаашлаа дэлхийн хамгийн отхон уран бүтээлийг үлгэдэж авах гэж байгаа гэсэн үг шүү. Заа юу. Тэгээ өнөөдрийн сэдвийг манай ирчүүд гаргасан. Хош өнөөдрийн сэдв солих хөөхгүй дээ. Энэ гоё төвхийн араас. Ер нь бид нар аавын тухай дуу зохиож байлаа. Зохиоцсон. Аавын тухай, ээжийн тухай. За. Ах эгчийн тухай. За ер нь тэгээ заавал гэж явсан шүү. Юм ингээд араасаа ингэж ингээд уялдаж холбогдох албагүй юм билээ шүү дээ. За тэгэхээр ингээд шал өөр уур амьсгал руу орцгоё бүгдээрээ. За өнөөдрийн бүгдээрээ зохиох шүлэг бол сэдв бол Эморл тийм ээ. Эморл. Би нэг зүйл хэлье. За. Манай байгууллагт. За бүр болий. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн баг донд 3 эрэгтэй, 1 эмэгтэй байдаг. Үндсэн. Тэр 3 эрэгтэй, 1 эмэгтэй дундаас 3 эрэгтэй нь маш их эмо. Хэнийг эмэг одоо. За одоо яг хоёр нь миний өөдөөс дараалаад хараа сууж байна. Нэг нь бол бүр эмороод бүр амралтаа аваад өгсөн заснаар. Тэгэхээр эдгээрээс маань эмо гэдэг сэдв гарч ирсэн байхгүй юу? Тийм ээ тий. За тэгэхээр бүгдээрээ хамтдаа эмо гэдэг сэдв. За яг амьдрал дээр ингээд заримдаа эмордог тий. Ер нь ингээд заримдаа бороо орохлоор эмордог тий. Фестацаа өмөр санагддаг ч юм уу те. Ер нь яг ямар үед манайхан гоё эмордог вэ те. Эморал зүгээр чийлрээл зүгээр сайхан ингээл галзуу. Ер нь гэхдээ заяа битэрүүл яг үнэнгээ хэлэхэд хоёулаа өдөр болгон эмордог. Одоо янз бүрээр заяа бит хоёр гээд намайг хамжуулчихээ. Эморч нэм сэтгэл гоё өндөр хөдөлтэй гарч ирж болдог. Эсвэл юм гонигтайгаар гарч ирж болдог. Янз янз. Заяа битэрийнх бол араа өөр юм шиг байгаа. Битэр ингээл коридороор янз янзын дуу дуулаад те. Гашгараал нэг нэгээ зохиол. Яг нэг юм цэцэрлэгийн хөгтүүд яг нэг гэр бүлийн радиод байгаа юм шиг л ер нь бол тэгэл явж байдаг. Тэр эмо гэж юу гэсэн үг вэ гэж байна? Одоо тэгэхээр юуг сэдвээ тайлбарлаж өгөндөө очроо. Энийг бол манай эмо гэдэг нь одоо ингэж байгаа шүү. Оюун агчаа. Эмо хүний орж ирэхээр нэг хүмүүсийн зохиосон дээр биш үү? Надаа эмогоо. Эморн гэдэг чинь нөгөө нэг одоо ингээд яг нэрээ юу гэх юм бэ? Яг нэг гадаадаар нь чэйжилчихжээ. Монголоор тайлбарлах гэсэн чинь нэг орж ирдэг. Орж ирэхгүй байна уу? Эморл гэдэг чинь одоо гониглих эсвэл нэг юм одоо монголоор юу гэх юм бэ? За чи юу гэж бодож байна? Харин юу гэж хэлэх би ясах гэдэг шүү. Яг зүгээр эморл гэдэг л. Би эморн гэхэр чинь би болохоор эморн. За манай сонсогчид ингээд туслаарай. Ганцаардна л гэсэн үг л гэж ойлгоод идэв шүү. Юу ганцаардах вэ? Гониглэн. Биш ээ гониглох чи мэдхгүй. Ямар ч зэн ингэ. Эхлээд сэдвээ ойлгоё. Харин тийм ээ. Манай оюун нэг яг цүү асууж шүү. Эмо гэж яг юу гэсэн үг вэ гэнэ. Эхлээд сэдвээ ойлгох юм бэ. За тэгэхээр манай яг нөгөө нэг супер эмого орж ирэхээр эмого явуул яат юм бэ? Гүг зүгээр одоо ингэ сонсогчдоосоо санаануудыг авч илээ. Дууга зохиотол тийм үү. Ер нь ингэ эмо гэдэг үг. Одоо энэ туягч зүв орж ирж байгаа байхгүй юу? 100 ирсэнгүй, залуус цуцсангүй. Энэ эмо. Тий, би тэгж бодоод шүү дээ. Үгүй юм уу? Тэгэхээр чин хоёулаа ерөөсөө эмогоо мэдгүй ороод ирсэн. Харин тийм ээ.
За манайхан туслаарай, сонсогч туслаарай. За комментээр орж болно. Эсвэл 9986 10 45 дугаар руу залгаад. Нар наашлаагүй байж надаас холцсон гиншүү гинэ. Ааха. Ер нь яхаа эмодо гэдэг нь одоо юм ингээл нэг жоохон гониглон бодож байгаа. Үг байхгүй юм биш үү? Энэ үгнүүдийг тоохгүй байгаа юм бол очроо. Аа? Энэ үгнүүдийг тоохгүй байгаа юм бол үггүй дуу юм шүү. Харин зүгээр л юм чөлөөтэй ер нь зүгээр юу шүү ер нь баг Үг хэрэггүй шүү гэж. чөлөөтэй л гэсэн үг тийм ээ. Одоо юу яасан ч яах вэ гэдэг утгатай үг юм уу да эмо. Тийм үү? Юу юм бэ одоо? Би ер нь баг эморж байгаа юм. Найруулагч энэ. Очроо бүр эморчлоо. Одоо би өөрөө энэ дотор эмороод байгаа байхгүй тий. Харин тэгж штий. За энд бол туяа ихчээс юунууд ирээд байгаа байхгүй юу? За. Энийг дундаа авах юм уу? Эсвэл сэдвээ солих гээд байгаа юм уу? Гүг. За. Одоо тэгвэл сонсогч маань эмо гэдгийг тайлбарлах гээд орж ирж байна. Байна уу? Оги нөө. За, оги. Эмо гэж юу юм бэ? Бид хоёр юу сэдвээ ойлгодгүй. Эмо гэдэг чинь одоо хин энэс одоо юу одоо тий. Одоо гомдлох юм уу? Тийм утгатай. Гомдол гэсэн үг, гомдсон гэсэн үг юм уу? Гомдлох гэсэгээ одоо хин нэгэнд одоо юу гэдэг тий. Одоо эмэгтэй хүнд одоо нэг эмэгтэй хүнд одоо юу гэдэг. Одоо хайртай болсон гэх юм уу? Бүрүү. Хэлж чаддаггүй. Тэгээ хэлж чаддаггүй. Яг жаахан бүрэг гिचмхий явцдаг. Тэгээд сайн үндэг хэлж чаддаггүй. Тэрийг л одоо ийм бодол тайлбарлах болж байна да. За баярлалаа. Өөрийнхөө тайлбарлаж өгсөн. За баярлалаа. Эмо гэдэг гэсэн шүү дээ. Тэндээ шант нэг шөлөө зохино гэсэн сая. За. Тэний дөрөвдүгээр мэдний шөлөг хэлснээр нэг хэлээд. За. Мосинский босаач хайлт. Бахнаас төл нууч хайлт. Санаж тунш ихсэж хайлт. Өргөж шот. Өргөж хайлт. За. Баярлалаа. Манай Орын сангасаа хуваалцсан. Нааш үлгээ нэг комментэд бичих боломж байна уу? Би нэг ханы шалхахтаа коммент авахаа. Тийм ээ те. За баярлалаа. За баярлалаа. Нариулагч маань мессеж явуулсан ч болох. За тэгээрээ баярлалаа. За. Нариулагч маань бид хоёрт одоо жишээлх юм бол шипийг нүгжээл та манай нөгөө супер эмо хүн маань эмо гэж юу вэ гэдэг дээр бол эмо гэдэг нь 1980-аад онд үүссэн рок хөгжмийн нэг урсгалын нэр. За ер нь бол тэрийг биж байгаа те. Тэгээ тэнгүүд энэ нь юу гэж утгатай вэ гэхээр сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн hard rock гэсэн үгнээс товчулж эмо болсон түүхтэй юм байна. Хожим нь эмо гэдэг нь зөвхөн хөгжмийн төрөл биш, бас нэгэн соёл болоод хөгжсөн эмо хүмүүсийг ихэвчлэн сэтгэл хөдлөлөө нуухгүй илэрхийлдэг, хайр, ганцаардал, гуниг амьдралын тухай гүн боддог, хар өнгийн хувцас, урт чолк үстэй хэм маягаар хувцасдаг, уянгийн мэдрэмжтэй хөгжим сонсдог гэж төсөөлдөг болсон гэсэн байна. Гэтэ хүмүүсийн боддог шиг эмо үргэлж гунигтай гэсэн үг биш. Тийм ээ. Үндсэн утга нь сэтгэл хөдлөлөө ил тод илэрхийлдэг хүн гэсэн ойлголттой илүү холбоотой гинэ. Тэгэхээр хэрвээ та эмор бол эсвэл эмо гэсэн сэдвэр ямар нэгэн дуу хийх гэж байгаа бол танд санаа өгье гэж байгаа шүү заяа. Сэтгэлээ нууж чадаагүй залуугийн тухай ч юм уу, анхны хайр бадварсамжийн талаар ч юм уу, ганцаардал дундах гэхдээ тэнд найдвар байгаа шүү гэдэг итгэлийн талаар ч юм уу, би инээж байгаа ч дотроо уйлж яана гэсэн бас нэг хоёрдугаар санааг ч юм уу те өөрийгөө ойлгуулахыг хүссэн хүний дотоод ертөнцийг харуулсан тийм мэдрэмжээр дууны үг наашаага бичиж явуул илүү зүгээр шүү гэж найруулагч маань тоочоогоо тодорхой онцгой мэдээллүүдийг бидэнд өгсөн байна. Тэгээд бас энд бүр хоорондоо эмогийн талаар бүр мэтгэлцэж байна манаас комментор. Күн бодолд орох байх шүү гинэ. Эмо англиар emotion буюу сэтгэл хөдлөл гэдэг үгнээс гаралтай гэж байна. За тэгээд цаашаа сэтгэл хөдлөлтөө туйширхийг хэлэх байхаа гэсэн байна. За тэгээд уцаар ярьсан хүнтэй зэрэгцээ туяагч oh no гомдлох биш шүү гэж орж ирж байна. Гүн мэдрэмж өөрийн дотоод сэтгэл хөдлөл эмзэг байдал гуниг ганцаардлыг илэн далангүй илэрхийлэхийг эрхэмлдэг тэр зүйлийг олол хэлдэг шүү гэж Балчины маань хэлж байна. Хүй болоороо л гэдэг. Нойко туслаараа эд чин солиороод хэлнэ шүү гинэ. За эмо тэгсэн чи Нойко туслахаар орж ирж байгаа шүү заяа. Эмо гэдэг нь эвгүй, мэдрэмжгүй, ойлгомжгүй гэсэн үгийн товчлол гинэ.
Эмо хин нэгэнд дурлсныг хэлдэг байхаа гэд. М О ингэж байгаа юм уу? Үнэн Тийм юм уу? байна. Тийм байна. Мэдрэмжгүй За тэгээ ойлгож бурхны авралаар Нойког орж ирсэнд ядам суран туяа гүмэн баярлж гэн. Гүн бодолд орох байх шүү гэж байна. Надад бол эмэрх завч гардаггүй штэ гэхгүй юу гэсэн эмэрлийн талаар сэдвийн талаар коммент өрнөсөн байна. За би нэг түрүүнд манай оюун агч нэг эмо гэж юу гэж асуусан штэ. Яг гоо зүгээр оюун агчд би ойлгуулчих тий нэг та ингээд заримдаа ингээд нуурны ирэг дээр ч юм уу далайн ирэг дээр эсвэл гашаан дотроо эсвэл гадаа суугаад те хөлөөс авчаад те заримдаа ингээд нэг хүүхчиг амда дуу аялмаар ч юм шиг те ингээд амда дуу аялмаар ч юм шиг тэгэл ингээд нөхрөө харснаа ингээд нэг хай тэргээл нэг жоохон яач марч ер нь яг нэг юм үгүй зөв шоолч Нөхрөө харснаа яаж үгүй буруу ярьчлаа чи битэг буруугаар ойлгоод л ер нь ингээд нэг жоохон ингээд нэг ингээд суугаад амдаа дуу ер нь айгуу тийм хашаатай их ойрхон юм аа. Өнгөрсөн 7 хоногт бас нөгөө дуу ийсэн чи хашааны завсраар харсан марсан гэ анхны харин хашааны завсраар усанд орж ирсэн. Монгол хүн хашаанаас хол амьдрна гэвэл байхгүй шүү. Манай ээж чи нөгөө надтай цагийн зөрүүтэй газар байгаад байгаа шүү дээ. Би одоо эн чинь 3 дахь өдөр доор юм явж байгаа. Тэнгүү 4 дахь өдөр өглөө битээр ярьдаг байхгүй ажилтаа ирэх замдаа. Тэгсэн чи яасан хашааны дотроо усанд ороод тэгээ тэрийг нь хашааны завсраар хүн харсан уу чидэрч гэж. За тэгэхээр одоо ингээд тэгэхээр энэ хашаатай холбоотой юмнууд чи ер нь бол тренд болж байгаа юм байл шүү очроо. Хашаа. Тийш. Сая хүртэл хашаан дотроо нөхөртөөгөө байжсэн чинь нөхрөө яамаар санагдаад яасан гинвэ юу гинвэ очроо. Би ч нэг хашаатай холбоотой юу явуулж байна. Одоо энэ гадуур байгууллагын гадуур үүдэг төмөр саралцсан хашаанууд шүү дээ. Тэрийг одоо яагаад байгууллагад гадуур юм төмөр саралцсан хашаа хийгээд байдаг юм бол гэж утсаж байна. Нэг манай Улаанбаатарт нэг үер болсон шүү дээ. Тэрнгөр ойлгосон шүү дээ. Давж гарах гэж юу? Дээгүүр нь ингээд хүмүүс даваа яа. Тэр чинь хөл орох юм зайтай. Дээрээ бариултай, доороо гიშгүртэй. Тэгээ тийм нөхнүүд тийм хүмүүсний савтай. Яг хүн давдаг юм гүр байгаа. Арайчтэй. Бас тэгэж харсан бас. За одоо бүгд дээр бичсэн туяагчийн 2 мөртүүдийг аваар авчраа. Одоо чи нөгөө Эркагийн үргийг үздэг байгаа штэ. Би бичгэлөө одоо. Тийм штэ. Шүлгүүдийг цуглуулж байгаа штэ. Нар наашлаагүй байж надаас холдсон гиншүү. Зундаа өвөлжиж үзлээ. Зугаацах нарыг үдсэнгүй гэх мэтчлэн энэ комментууд ирж байгаа байхгүй. 100 ирсэнгүй, залуус цуцсангүй гэж байна. За энэ туяагчийн 3 комментиг аваарай. Доошоо бол Нойкоос шүлгнүүд явуулж байна. Манай хаан гэр бүлийн радио 104.5 гэд гэрэлэр бичгээр Facebook дээр манай шууд нэвтрүүлэг манд үрстэйгээр хурж байгаа. Та бүхэн коммент хийсэгт эмэрлэлтэй холбоотой шүлгээ илэрхийлэх нь. Ер нь бол сэтгэл хөдлөлөө ил гаргаал гэсэн үг юм байна шүү дээ. Сэтгэл хөдлөлөө ил гаргасан, мэдрэмжүүдээ хуваалцсан мөртүүдийг бидэнд илгээгээрэй. Ингээд хамтдаа дуу бүтээх нь. Тийм байна. Одоо энэ шүлгүүдийг нь яг үнэнгээ хэлэхэд бол би одоо ердөө шүлгээ хийснээс хойш би яг нэг л мөр хөвчээд байгаа. Нэг л мөр. Тэгэхээр бүгд дээш нэг бүгд явц. Тэгэхээр би найруулагчаас тусамж гуймаар байгаа байхгүй. Хоёулаа ингээд те энэ нэвтрүүлгээ дуусны дараа сайхан копи ууя тийм ээ. Тийм ээ. За харин алгадаад унлаа. Дээшгээ тийм хин яг ингээд туяагч ингээд үргэлжлүүлээд 2 3 дараас магас наад юм байна. Тэрний доотлын доотлолтой, тэрний доотлол гэн. Яг энэ наад мөрнүүдийг нь авч. За тэнгүү доошоо Нойко. Чимээгүй өрөөнд цагал дуугарна. Чин зүрхний шарахыг хинч сонсохгүй. Цонхны цаанд бороо хасгарна. Цохилох зүрх минь хүртэл гонигтай гинэ. За Нойко бол тулцсан юм аа шүү. Нойко бол тулцсан юм аа хүн шүү. Чи яаж мэдэж? Мэдэж. Харанхуй шүн намайг тэрвэрч хаашаач хөрөхгүй замыг зурна. Гэхдээ сүүлчийн од унтраагүй цагт гэрэл хаа нэгтээ үлдсэн л байна гинэ. Пай. За эмо сэтгэл санаас хавлсан үе. Ойлгомжгүй баярлагч юм шиг гомбоорох юм шиг дэлгөөлн давалгаалах сэтгэл хөдлөл юм аа гэсэн байна. Ер нь сэтгэл хөдлөлийн туйл байгаад байгаа байхгүй тий. За өөрийгөө олох цаг байна уу надад? Өнгөөр солонгорч байна уу би? Би содон хүн, би сонин хүн гинэ. За өөртөө зориулсан мөртөд орж ирж байна. Доошлоод. Сэтгэл минь бороонд норсон навч шиг. Сэмхэн ганцаард За дахиад хэлье. Сэтгэл минь бороонд норсон навч шиг. Сэмхэн ганцаардаад хийсэж явна. Чамайг санах бүрт зүрх өвдөгч чимээгүй хайр минь амьдрсаар л байна гинэ. Нууцган хайрмаар олоо явчлаа үе чинь. За цаашлаад. За амьдрал намайг цонхоор харуулсан ч ансганд минь дүрсэн нулимс хаалт гинэ.
хаалт. Туяа гэж бас арай л эм шүү те. Амьдрал намайг цонхоор харуулсан ч ансганд минь дүүрсэн нулимс хаалт гэж шүү. За найруулагч энд копидод байна. Чи одоо наадахтайгаа зурлаад яах вэ очроо. Хаана копидод байгаа юм? Энэ хараач те копидод тавиад байгааг харахгүй. Тэнийг би өөр дээр шивэхгүй л аав шүү дээ. Би чинь нэг мөсөн чам руу явуулчих штэ бөөнд нь явуулаад. Тийм үү? Тий. За. Тэгвэл ингээ би сууж яриа сууж ямар жаргал. Бас. Би бас ингээ нэг шивэд үзээлээ л да. Тэгсэнсээ бурууг нь шивчиж нэг онлын шивчиж. За. Нүдэнд минь үлдсэн дурсамж бүхэн наврын навчис шиг хийсэн отноо. Нэрийг чинь бодох мөч бүхэнд нэгэн ертөнц дотроос минь нурнаа гинэ. За манай оюунагч бас гоё. Би хантайгаа хамт байхад бүх зүйл сайхан. Энд чинь бас гоё юм орлоо шүү дээ. Сэтгэл хөдлөл ил гаргаж байгаа. За амьдрал намайг цонхоор энийг уншсан. За одоо хамгийн сүүлд нь явж байна. Цонхоор нь амьдрал өөрийг нь харлуулж идэг те нарны те. Амьдрал намайг цонхоор харуулсан ч. Харуулсан. Дүүрсэн нулимс хаалт. Туяагч одоо нэг нар гарахгүй зун болохгүй тэгээд нэг гэрээсээ гарахгүй цонхныхоо дотор сууж хагаад цонхоор нь амьдрал цонхоор нэг харлуулаад туяа нь харлуулаад байгаа юм гэж. Арай буруу утсан. Арай буруу бодож шүү. Бас яаж яхад бичиг хүмүүсийг тайлхийтай очиж өчрөө. За сайхан чамайг бодож явсан өдөр шөнө хизээч мартахгүй гэж байна. Бүрхсэн тэнгэр шиг өнгө алдаж бүрэлдсэн төрөгчин сэтгэлээс оджээ. Йоо! Та энэ хаанаас яаж ингэж осоод идэм бэ гэдэг. Би инээдэг. Гэхдээ тэр нь зөвхөн зураг дээр. Би ярьдаг. Гэхдээ хинч миний доторх чимээг сонсдоггүй. Яа, төгсөө орол явлаа. Би бүр гашгарж идэг те. Хинч намайг гашгарж ийн гэж харддаггүй. За. Тэг юуны нөгөө чат руу бол найруулагч бүтэн явуулангууд нь сүүлд нь тэрийг нь бүтэн яг копидж аваад янзлаараа заяа. Одоо жишээлбэл би очрог тэр нөгөө бүргсэн тэнгэр шиг өнгө алдаж бүрэлдсэн төрөгчин сэтгэлээс оджээ гэдгийг крил болгожээ гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Очрог. Тэгээд тэр амьдрал намайг цонхоор харуулсан ч ансганд минь дүүрсэн нулимс хаалт гэдэг нь латинаар ирсэн учраас латинаар ирснүүдийг нь крил болгоод биччихээ. Тэгж яагаад бөөнд нь шүлгээ явуулна штэ. Юу гэсэн үг би энэ чи одоо эхнээс нь ингээд одоо бүгдийг копид авах хэрэгтэй байхгүй тийм ээ? Одоо чатанд ирсэн байгааг харж гинөө. Харцаа. Тийм. За тэгээд учраа олж байгаарай. Дараагийн комментиг энэ хүргэж бай. Ой, хаана? Сэтгэлээсээ чамдаа би баярлаж байна. Гинэ. За би бол эма бишээ зүгээр төсөөлж байна гинэ. Гэтэ та яг төсөөлсөн ч гэсэндээ яг эма юм шиг л төсөөлж штэ. Ер нь бол таны сэтгэлгээ, таны цар хүрээ, таны мэдрэмж хаанлаач юм байна дөө. Туяа гिचээ. Та бол нэрээ төрсөн юм байна дөө. Би гадагшаа чиний дэргэд. Би дотогшоо чамгүй өдрүүдэд. Нөө эма биш гэдэг хүн чинь бичээд байгаа штэ очроо. Сонсож гинөө. Би гадагшаа чиний дэргэд. Би дотогшоо чамгүй өдрүүдэд гинэ. Яа. Аймаруу нүдээ харлуулад үсээ урдуураа унжуулад явдаг байлаа штэ гинэ. Яг тийм үе байсан штэ. Би ихтэй одоо бодохоор айгүй тийм хичээд идэх байхгүй юу. Яг тэр зургуудаа эргэж харахаар айгүй сонин. Яг юм нэг хашааны завсраар харж байгаа юм шиг. Тэр үед чинь бас нэг тийм дуу гарсан байхгүй юу. Яг бас нэг юм хашааны завсраар харж байгаа юм шиг эмо залуучууд эмэл хайрыг би хүлээсэн гэтэл хайрыг чи хүлээсэн гэдэг дуу гарч илаа штэ. Ганцаараа ярьж лээ. Би энэ чинь бас үнэхээр амьдрал дээрээ ч гэсэндээ эморж байна тий. Тийм юм заа. Үнэхээр сэтгэл хөдлөлөө тултал нь гаргаж байгаа боловч миний харилцан ярьж байгаа хүн өөрийгөө олох цаг байна. За өнгөөр солонгорч байна. Чата харж гинөө. Тий өнгө үгүй. Би нөгөөдгөө орчуулж байна. Орчуулаад англиар бичсэн байгаа байхгүй. Би тэрийг монгол руу орчуулж. Туяагч орчуулгад гэсэн үг. Англиар бичгээ бэлмээр байна. Туяагч монголоор бичье. Таны тэр хэл устаж нэнтэй юм байгаа. Наа шүлгэнүүд монголоор хэлгээ гэдэг. Хөөе, туяагч юм наа. Таны тэр энийг нь одоо орчуулах гэж. За шүн болгонд дурсамжууд хаалга тогшилгоо орж ирээд шарах болсон үгсийг дахин уншуулдгаа гинэ. Ёо. За туяагч дахиад англиар бичсэн биш үү заяа. Дахиад чамд орчуулах хэрэг гарна. Тэнгэр цэлмэж нар гарах нь уу? Тэр минь ирж би жаргах нь уу гин. Яй. You know. Англиар Finger selfness нар гарах нь уу? Yeah. Trevor is van garden you say.
За болно тийм. Let's go. Англиар өччих. Би монголоор муу ярьж юмаа. Яа. За. Арахгүй байна. Тэгээ яг нөө бидний дунд айгүй хамгийн сайн хилтэйгээр нь бид нэр очрог яг тань дээр ингээд тулж тавьж яана л да. Бусдаар нь бол манай найруулагч бүгдийг ингээд монголоор ойлгоод уншаад мэдээд ингээд тавьчихж байгаа. Яг хэл айгүй сайтаагаар очроо таны англиар бичснүүдийг чинь монгол руу болвол хөрвөл орчуулж байна. Тряхч зүгээр шүү. Би бас англи хэл байна. Би байгаа цагт бүү санаа зов гэж. За, шүлэг авах хугацаа маань ердөө одоо 4 минут үлдлээ. Тийм ээ. Энэ араа гитэрлээ шүү. Амар их шүлэг болчлоо. Ай, за сэтгэл минь бороонд норсон навч шиг сэмхэн ганцаардалд хийсэж явна шүү. Вау. Ойн эгчин шүлэг орж ирж байна. Тийм ээ. Чамайг би үгүйсгэхгүй. Чамайг хайрлаж явдаг. Чи минь сэтгэлийн булаг, чи миний бурхан шүү дээ гэсэн байна. Яа. Нууцаар хайрладаг хүмүүс ямар амар байна те. Би түрүүн зөвл хэлсэн байгаа да ойн эгчиг төсөөл гоё юм ороод яг нөхрийнхаа талаараа хөрхөн юм боддог те. Ай, гэтээ нөхрөө яг нууцаар хайрлах уу? Гүй тэр чин мэдээж нөгөө нь ингээд тэр ингээл юм хийгээл нэг машин чинь оролдоод юм ингээл янслал ингээд явж байгаад хажинаас нь ингээд шараад. Эн чин нууцгаа харих яа ингээд гуж гээл те. Яа. Гуж. Тэгтгний яаж байгаа? Гүй яг тэ эргэлүүлж штэ. Хинийг эргэлүүлж байгаа. Мэдгүй шүлгээ. Үй очроо чи ихнэрээ тэгж эргэлүүлд юм уу? Ихнэрээ тэгж эргэлүүлдэг. Гуж. Намаг нэг эргэлүүл хэвчтэй би нэг. Чамаа юу гэж эргэлүүлж байгаа. Би энэ шүлгээ явж байна. Бити энэ яаж орчуулга хийж байгаа хажуугаар бити саад болоод энэ гадаад хэлтэй туяа гэж. Чин орчуулга дээр чинь бас цаг авж гинүү те? Юу би ямар автомат Google Translate биш. Яа. Google Translator биш. Google Translator биш. Яа. Очроо тэгээд энэ яг орчуулга хийх мөчүүд ингээд тархиндаа ингээд бодож байгаад орчуул нийц. Ой юу яагаад вэ штэ чи чинь намайг амар алдуулаад байна. Бэж энэ нөгөө би энэ бай сая нэг копиц шүлгээ дахиад копиц явж чинь нэг шүлэг нь хоёр орчих үедээ чи би тийм манараагаад чинь үзэгчтэйгээ ярьжээ тийм ээ. Юу нөө орчуулга ихтэй байхад юу ол юм аас харин тийм ээ тэг чинь орчуулга ихтэй байхад болдог гинэ. Болдог гэж. Тийм штэ. Үгүй яах зүгээр эн чинь нөгөө би чи фан ирж штэ. Яа. Дугаалтай гэхгүй те. Чихэн дээр юм яриад байх зүгээр. Баядаа төвлөн наам их барьж очаач. Йоо. Зааж хэдэн минут үл. Манай босож найрдаж байгаа микрофоны хаагаана. За би бүр дэшээ гоо. Хоёрын хоёулнаа байдгүй шүү дээ. Найруулагч давхар чихэн дээр яриад байдгийг төгтөө. Дугаалтай гэдэг. Үнжиж байгаа. За тэр. Наач би мэдэн шүү дээ энэ чинь. Яа. Би бол тэнэг биш шүү манайхаа тийм ээ. Зүгээр тийм заяаг л инээлэх гэж зүгээр тэнэгтэй дэдэг болохоос би ч бас ухаантай хүн. Монголишээр яриад байна уу очроо гинэ. Юу гэнэ? Монголишээр яриад байна уу гинэ. Тэг монголоор л ярьж шүү дээ. Биш. Гадаад хэл чи яг монголиш шиг сонсогдоод байна гинэ. English биш монголиш шиг сонсогдоод байна гинэ. Мөн үү? Мөн сэтгэл мөн бороонд норсон. За та нар яна. Үнэхээр англи хэлний өмнөдөө бүр төгс орчжээ. За 1 минут үлдсэн. 1 минутын хугацаанд би түрүүний нөгөө нэг хашааны завсраар харах гэжсэн юм шиг тийм чолктой байсан үе дурсаач гэд Noiko-го тайзан дээр урьж байна. Noiko маань 9986 1045 дугаар холбогдоод ороод ирээрээ. Яагаад гэвэл англи хэлнээс орчуулад очроо намайг таахгүй байгаа. Найруулагч маань чи дугаа гэж чихэн дээр намайг юм ярихгүй байна. Тэгэхээр би Noiko-го ороод ирээсэй гэж хүсэж байна. За Noiko 9986 1045 дугаар Noiko-гийн өмнөлттэй наа. Аха. Юу ярьсан би сая? Noiko-г оруулж ирэх гээд багш байна те. Хаанаас хаашаа? Наашаа. За. Яа чин сэтгэлээсээ хийж байгаа. Манай Аярка амралтаа авснаас хойшоогоо ер нь бол очроо нэг Аяркаг сандахгүй байгаа байхгүй. Ганц л үед сандын тэр нь доор ми явахаар үнэхээр сандаг гэсэн. За сайн Noiko. Сайн уу? Планы минь Энийгэд орж иргүй үргэлжлүүлээд харин тэхүү. Ястаа. Яачгаа. Гэхдээ би бол ойлгож байна өчтөр хэл гэж харсан. Өө би тэд бүр 11 өнгөрөөж.
Харин тийм 11 өнгөрөөж харсан баг. Угаасаа тэгэж удахаар хэмжээний байсан байхгүй. Бараг хаахтнах яваач гэж бараг хөөгдөж гарсан баг. Тийм ээ. Одоо болоши гэж хөөгдөж гарсан баг. Баярлсан шүү. Гоё байсан. Октодтайгаа за найзуудтай нь хамт явж байгаа шиг байсан тий. Тий. Ястал Би нэг баг октод ганцаараа хөвчтэй тэгэл эмор жинхэнэ эморсэн шүү. тэрнийхэн талаар бараг бичгээс юм шүү. Яас гинэ. Өчигдөр Хүүхдүүдэн тоглоыг хараад би одоо MR-лоо гэдэг шүлэг юм байна тий. царай Тэр манай зүжиж хоёулаа нөгөө нэг найз охинтойгоо. Аха. Тэгээ би ганцаараа манай нүгөр байхгүй. Голт нь ганцаараа л тэгээ манай хоёр хүүхд та ганцаараа ямар бол их хуул гэдээсэн юм. Тэгэл би нэг мэдхэд ширтцэн л ингээд алхаад байгаа юм байна л та. Яасан бэ? Юугаа удаад амьдралаа бодоод алах нь бол юм. Яа. Ер нь бол хөөхөд нохоо дог болсон юм шүү дээ ноёко. Ер нь тэгсэндээ тэгэл нэг эвгүй гав ганцаархнаа мэдрэмж шил тэнийг юм бэл. Өөрөө цуг орчод голдон тоглохгүй байсан тий. Гүй би өөрөө тэднэрээс найддаг болохоор. Гэтэ айсан ч гэсэндээ бас нэг суугаад үзэхэд гимгүүл юм байл шүү. Би тэр нэг юунд галзуу болгонд нь сууж байгаа тест яг галзуу руу галцсан шүү. Уг нь айгүй богинохон шүү дээ. Тэгсэн ирнэл яг богинохон хугацаанд суусан. Тэгээ суусан билгүй дээ. Сууж үзсэн. Тэгээд нөгөө айгүй амар. Тэгээ манай хүүхдүүд чинь айгаад ингэсэн дуугардаг юм лээ. Би чинь өвгөлтэй ойрлоод байгаа ч тэр нэг цамхаг галзуу болгон чинь байхгүй би ягаа нөгөө өмнө ухаалдаг гэсэн шүү дээ. Ухаалт. Алдсан уу? Цамх алдсан шүү дээ. Цамхагчин болохоор айгүй сонио. Шээс хүрээд байсан. Бага байхад намайг ингээд дээш шиддэг гэсэн байхгүй нөгөө жижигхэн болохоор намайг шид. Яг тэр мэдрэмж бүр гэл ингээд яваал тэгээд алга болчиход байгаа юм. Хай. Яа. Гэхдээ хүүхдүүд болохоор яахгүй л. Ингээд нөгөө нэг дээшээ доошоо ингээд явахаар өөр юм мэдлгүй ингээд нэг шээс хүрээд идэв штэ. Надад бас тийм л мэдрэмж төрж исэн. Яана. Алдчих үедээ л гэж бодно. Би доошоо буухтан зүгээр шууд өөрөө ирэхгүй нүдэ унал за ингээд бицарж гэнэ гэж бодогдоод. Бицраад. Арайч тээ. Бидний үед чинь бол яг тийм нэг нөгөө эмо мод гэдгийг тэр чигээрээ бас л дэлгэрчээсэн үе штэ. Бас тийштэй. Одоо ингээд загварын зургнуудыг гой чиг найруулгатай байсан шүү. Тавьдаг бол тий, мизүү тавьдаг бол ингээд Nokia-гийн зургийг хайгаад уу? Яг тэр үед чинь ашгүй зураг авдаггүй байсан. Энэ тэндээс гарч ирэх чинь билүү яаж мэдж байгаа юм чи? Нэрээ тийм тий. Тий штэ. High five дээр байгаа штэ гэдэг аахгүй. За ойлголоо. High tав дээрээс бид олоод үзээд тэгээ тавьчих. За, нэр нь юу байсан бэ? High tavийн нэр. За, High tavийн нэрийг нэлчилж дээ. Үгүй. За, Black Banner гэдэг нэг гачин мэдээ. Black Banner оо. Бас ядаргаад нэртэй болсон. Нэр амар штэ. Миний нэрийг сонсох уу? За. Миний нэр амар инээдтэй штэ. За болоо би хэлэхгүй. Чи ямар байлаараа годлаа хүнийхээ гэлбэж. Үгсэн ингээд нөгөө албаар ингээд нэг тал руугаа ингээд тэ нүднийхээ нэг тал нүдийг гаргаад тэгснэ тэр харна ашгүй манай ээжд нөгөө юу гэдэг байсан юм аа. Хар юм кист харандаа нөө тэгээ тэд нар нь үлдсэн. Тэгээ хин зэрэглэхгүй болохоор чинь. Тэгээд нүдээ тойруулаад бүгднгийн тийм. Тэгээ бүр болохгүй болохоор нөгөө юу байдаг гэсэн чүдэн шатаагаад тэгээ тэрнээс нь харыг нь гарангуудаа ингээд нэрээ төрөлдөв. Бас л модонда үнэн ч байсан байгаа шүү. Тийм тэгээд нөгөө уранхаа мургаа хувц өмсч олдохгүй штэ. Тэгэхээр хууч хувцнуудаа хайжлаад. Тэнгүүд амар нөгөө дээр тэвэн байдаг байсан штэ. Тэвэн тэгээд нөгөө юм сүлбэртэй зүгдэг лөө. Тийм сүлбэр зүг. Тийм тэгээд тэр чинь нөгөө амар том ингээд ойдлын утасны савнаас гарч ирдэг. Тэгээд тэр мэрийг хитээ дээр нь наачин. Яа тэгдэг байсан. Гэхдээ харин тийм ээ тийм нэг л их гинж ингэж энэ тэндээ унжуулж цувуулсан ламтал явдаг байсан шүү дээ. Гинжин гэсэн чи яг бодогчлоо машин. Машин дугууны гинж минь. Тэгээ тэрийг л эмо гэдэг байгаа шүү дээ бас тий. Тийм унжуулчдаг хөөрхөн амтнаа тэр үед чинь их одооных шиг одоо л айгүй гоё юмнууд гарсан байл шүү дээ. Тий одоо л гоё болсон байлаа. Бас л цэвэрхэн эмонууд болсон байлаа шүү. Тэгэл хадаас мадаас чинь байгаа ил хөөрхөн юм төмөр металлуудаа наагаал тэгэл өөртөө болгоол юмрдаг байсан шүү дээ. Яа. Би хэнийг тэрийг аав ээжтэй харуулж болохгүй шүү дээ. Нөгөө гэрийнхэндээ харуулж болохгүй. Тийм шүү дээ. Ноёкогоо бас юу ягаасаа гэж хүсэж шүү Ноёко. Чи нөгөө нэг нэвтрүүлгээ ухраагаад үзээрэй заяа. Түүхэнд болонгаа эргүүлээ сонсоорой заяа. Бас гоё дуудны талаар ярьсан байгаа шүү заяа. За одоо харин хэдүүлээ дуугаа үлгээд иж авъя. Үргэлжлүүлээ сонсоо. За.
За одоо энэ сүүлд ирсэн шүлэгнүүдийг нь аваад тэгээд дуусгахыг найруулагч. Миний хань бор залуу, миний хань цаг дуусгаагүй юм уу? Миний хань жинхэнэ эр хүн, миний хайр алтан шүдэ гэсэн юм да. Хайрын дурсамж нулимсаар урснаа гэсэн байна. Энэ дээдлийнх нь миний хань гэдэг нөгөө ханийн тухай шүлэг болох гэдэг. Тийм учраас дээдлийнх нь найруулагч авахгүй ш нөгөө миний хань гэдгийг нөгөө ханийн тухай шүлэг маань тусдаа бас болох учраас зангиран багтарсан их хүсэл зад татах гэж цээжийг самардна. Төмөр хүмүүс зүрхийг базалахад төвчээр алдан чарлан тийчлэн гинэ. Ёо! Амар юм бэ. Юу чарлан тийч. Зангиран багтарсан их хүсэл зад татах гэж цээжийг самардна. Төмөр хүмүүс зүрхийг базалахад төвчээр алдан чарлан тийчлэн заашсан юм бэ. Дахиад уйсан. Яа чи ихлээд амар багсан. Ёо ямар гоё юм бэ. Ямар амар үгэлдэг вэ гэсэн чи харин бүр алах гэж штэ бүр. Энэ ч бүр дараагийн шүлгэндээ оруулмаар юм бэ те. Бүр халууцчлаа байна гэж. Энэ найруулагч маань юу харуулад байгаа юм бэ? Нөгөө Эмовыг харуулад байгаа юм уу? Юу нэ? Эмовын охтуудыг харуулад байна штэ. Нойкогийн зураг ирчих. Хаана? Энэ. Хоо. Биш хоо нараа биш үү? Арай энэ харин арай жоохон бүдэг биш үү? Гэхдээ нүдээ яга шар болгосон юм. Мөн юм уу? Тэг мөн. Энд чинь нэг юу ахгүй. Энэ харин арай жоохон бүдэг бай. Тий. Харин арай жоохон бүдэг биш үү? Ямар хамтлагтай болж ирсэн бэ? Артист Нойко гэдсэйг артистаараа биш. Сэтгэл хөдлөлөө чамдаа нуусан миний сэтгэл гэсэн байна. Мүс хайлдаг хүүтэй хэвэр хайр хайсан ч халуун хэвэр зургасан 6 сар болсон ч 100 хэвэр зусардаад ч ирсэнгүй 100 чи хөгийн гэсэн байна. За ингээд шүлэг дуусаа. Шүлгийг хаалаа. Манай очроо маань шүлгийг нь цэгцлээд найруулаад над руу явуулаад. За тэгээ эндээс олвол шүлгийг нь дахиж уншия те. Бид 7 хоногийн 5 гаригийн 2 дахь булангараа доорами булангараа нэгэн түүхийг бүтээдэг. Тэр нь юу вэ гэхлээр дуу бүтээдэг байгаа. Дууны шүлгийг сонсогчд маань ирүүлдэг. За тэгээ харин аяыг нь хамтдаа бүтээснээр бид нэгэн гайхамшигтай уран бүтээлийг за дэлхийн Монгол улсын отгон уран бүтээлийг бол үлгээдэж авдаг. Энэ удаад өнөөдөр бол Emerald буюу сэтгэл хөдлөлөө ил гаргацгаая гэдэг сэдвийн хүрээнд олон талын сэдвүүдийг хөндөн энэхүү Emerald гэсэн дууг хамтдаа бүтээх гэж байгаа гэсэн үг. За шүлгийг бол цаашаа явуулж байна уу? Тий, би одоо нэг бүр гоё одоо яг болох гэж шүү те. Түр жоохон ярьж тийм ээ. Саний түрүүнийхээ нэг юм комент уншаад байж тэл. За. 80-т Шулуун баярын комментиг уншихгүй. Гэхдээ бас л амар битсэн байх шүү. За энэ нэг би нөгөө гаргуулсан чинь шилжилт гүүр дахилт махилттай нь оруулчих. Энэ нөгөө хасагт юу дууныхаа үгэндээ орчдөг юм аа. За. Дахин алтан амар маань өглөөний мэндэ гэсэн байна. Юу өглөөний мэнд бэ? Бараг орой орж ирж штэ. Нэвтрүүлэг дуусч яхад орж ирж штэ. Ясаа орой орж ирд юм бэ? Эрт орж ирээч. Хаши юм бэ гэж загнаад унахгүй. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээр таягийн цаг мөчөөд Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгийн хүлээн авч сонсож байна. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань 7 хоногийн даваагаас баасан гараг бүргийн 7 цаг 15 минутаас 8 цаг 45 минутын хооронд сонсогч танд хүрч байгаа. Тэгэхээр өдөр болгон 2 өөр болонгууд бол танд хүрдэг аа. Дотор нь яригдж байгаа зүйлүүд нь ч гэсэндээ бүгд өөр зүйлүүдийг ярилцдаг. Тэгээ өнөөдөр бол түүхэнд болон доорын болонгууд танд хүрлээ. Түүхэнд болонгаар хурд хамтлагийн аада би хайртай дууны түүхийг ярьсан байгаа. Мэдээж та хоцорсон болвол ухрааж үзээрэй гэж бүр дахин хэлмээрээ. Тэгээд бас дууныхын түүхээр аялаад дууга дахин сонсоосоо гэж хүсэж байна. Харин яг одоо доорын болон маань үргэлжилж байна. За би нэгдсэн шүлгээ чам руу явууллаа. Чи сонсогчтойгоо уншаад өгнө бах гэж найдаж байна тийм ээ. За одоо над руу явуулсан юм уу? Одоо явуулах гэж тийм ээ. Одоо энэ би чамаа ингээ яриад байгаараа гэсэн учраас би саясаа баахан ярьлаа штэ. За ингээ нэгтгэд сайн байна амар байна. Хил амар хөгжсөн бүр те. За ингээ нэгтгэд явуулсан шүү хараарай. За одоо ингээ хамтдаа шүлгээ сонс. Болж ивэл фин кодын нэг нэ. Фин пост. За фин постын хийчээр би дууга ер нь явуулжлаа. Пин код нь надад байгаа юм уу? За. Ингээд Emerald гэдэг дууны пин кодтой шүлгийг хамтдаа сонсцгоё. Нара наашлаагүй байж надаас холдсон гэсэн үү? Зундаа өвлжиж үзлээ. Зугаацах нарыг харсангүй. Чимээгүй хоосон өрөөнд цагны зүйл дугарч чин зүрхний минь шарахыг хинч олж сонсохгүй. Би инээдэг хэдээч тэр нь зөвхөн зураг дээр. Би ярьдаг хэдээч доторх чимээг минь хинч мэдэрдэггүй. Цонхны цаана уйдгартай бороо хасгарна. Цоглох зүрх минь хүртэл чамгүйгээр гонхтой. Харанхуй шүү намайг дуугхан твэрч хаашаач хүрэхгүй хоосон замыг зурна. Шүн болгон дурсамжууд хаалга тогшуулгүй орж ирээд шарах болсон тэр үгсийг дахин уншуулна. Сэтгэл минь бороонд норсон навчс шиг
сэмхэн ганцаардал донд хийсэж явна шүү. Чамайг санах бүрт цээжинд зүрх өвдөх шиг. Чимээгүй энэ хайр минь амьдарсаар л байна. Өөрийгөө олох цаг байна уу да надад? Өнгө өнгөөр солонгорч чадаж байна уу би? Би дэндүү содон хүн, магадгүй сонин хүн. Бусдаас өөрөөр дурлаж, бусдаас өөрөөр шанална. Нүдэнд минь үлдсэн нандин дурсамж бүхэн намрын навчиш шиг алсгол хийсэн одно. Нэрийг чинь зүрхэндээ бодох мөч бүхэнд нэгэн бүтэн ертөнц дотроос минь нурна. Гэхдээ сүүлчийн од унтраагүй цагт гэрэлд хаар нэгтээ үлдсэн л байдаг юм. Болох юм байна. Дууга явуулж агаарай. Сайхан чамайг бодож явсан өдөр шөнүүдийг санах тусам би хизээч мартахгүй. Сэтгэлээсээ чамдаа би өргөлж баярлдаг. Би хантайгаа хамт байхад бүх зүйл сайхан. Миний хань гэдэг энэ ханинууд ороод ирэхлээр мэдрэмжээс нь өөр болчихгүй юу? Ханийн тухай дуу болчихгүй юу? Очроо. За сүүлэр нь байна уу? Тий, миний хань гэд нөө нөмөртүүд нь дандаа эхэлсэн байгаа байхгүй юу? Хаана? Би хантайгаа байхад чи тэгээ болно гэд ячаа. За дахиад устгах чи за. За. Тэр нэг яг дунд нь байгаа байхгүй юу? Тийм байна. За. Тийм тэгэхээр нөгөө нэг ханийн тухай шүлэг маань бас тусдаа дуу маань байгаа учраас. За сүүлийн хэсгийг хасаа. За тэгэнгүүт чамайг би гэдгээс эхлэе заяа. Чамайг би үгүйсгэхгүй насан туршдаа хайрлаж явнаа. Чи минь миний сэтгэлийн булаг, чи миний бурхан шүү дээ. Энэ ягаад энэ хайрын шүлгүүнд ороод. Сэтгэл минь бороонд норсон навч шиг сэмхэн ганцаардалд хийсэж явсан ч чинийхэн дэргэд би гэрлийг олсон, чи миний бурхан шүү дээ. Хорвогийн урт зөрөгт хөтөлцөн алхсан өдрүүд минь хоёрхан биений минь жаргалтай амьдралын түүх юм шүү. Өвдөж шаналж явсан ганцаардлын тэр урт шөнүүдийг өнөөдөр чи минь хайраараа гэрэлтүүлж үргээж өглөө. Амьдралын нуугчаанд алдаж онож явсан ч гэлээ ахаад олдохгүй чин харийг зөвхөн чамаас л мэд. Энэ сүүлийн хайрын мөртүүдийг авъя. Яг бүр нөгөө утгыг өөрчлөөд яг хайрын юм болчлаа. Одоо байгаа хайрын мөртүүд болчихж байгаа байхгүй юу? За тэгэхээр сүүлийн юу хүртэл авна гэсэн бэ? За тэгвэл хорвогийн уртцэлцэн алхсан өдрүүд минь хоёрхан биений өдөр. Энийг бүр авах юм байна те. Тэгье. За. Тэгээд сэтгэлээсээ чамдаа би үргэлж баярлдаг гэдэг хүртэл дууныхын шүлгийг аваад хоошоогоо авъя. За. Ханийн тухай дуу, хайрын тухай дуу маань бүгд тустай байгаа учраас яг тэр зориулсан дундаа л энэ гоё мөртөд тэр нөгөө дахилтын тэр сүүлийн хэсгийг ингээ оруулчих. За одоо энэ ойлгочлаа. За одоо ойлгосон. Тэгэхээр айгу богинохон л дуу болох нь. За яг. За тэгээ харин үгийн дахиад ингээд явуулаарай. Тэрийг нь пим кодыг нь хийгээд явуулъя. За гэлцээ. Одоо дууслаа. Богинохон байх тусмаа зүгээр юм. За би дахиад засаад явууллаа чам руу. Тэгээ нэг уншаа шалгачаараа би бол дуугаа шууд явууллаа тий. За тэгээд дуугаа явуулаад дуугаа бүтээцгээе. Өнөө далхан алтан намар ухрааж үзэхээс зэйнүүлчих юм аа гинэ. Харин тийш штэ. Яг цагтаа орж иржээж болж байгаа байхгүй юу? За 80-тай Чулуунбаяр маань эморлыг тодтох гэж бичсэн шүү гэд хаа гэ инээгээд нөгөө нэг түрүү явуулсан шүлгэн дээр. Эмо гэдэг юугаа сонгон тийм ээ? За тэгээ явуулаад эмо гэдэг чинь нөгөө нэг бүр амар рок мокдуу гэжсэн шүү дээ. Жохон намуухан зөөлөн ай маяг руу оруулаад өгөөрэй заа юу. За өнөөдөр миний соо очроод дүү сэтгэлээсээ дуу бүтээцгээе гэсэн байна. Жинхэнэ эмо шүлэг байна. Ханиг нь хасчаал гэж байна. За тэгээ вавл даа гэсэн байна. Шүлэг нь бол таалагдсан байх шүү сонсогчдод маань. Ингиж бодож чадахгүй штэ гэсэн байна. Будсан зургийг нь олоолаа оруулсан байна. Найко. Йоо. Найкогийнх. За ингээд манай анхны дуу мань анхных бишээ сүүлийн отхон хайранд хаягдсан эсвэл дурлсан ганцаардсан гомдсон бүх сэтгэл хөдлөлийн холимог дээшээ доошо хурдан савладаг мөч бол эмо юм аа гэсэн байна. За тэгээд ай ихтэй бодох хугацаа гэсэн үг эморч байгаа хэсэг нь бол тэр бодох хугацаатай хэсэгт нь бол бодно гэж шүү. Эмор дуу болох тэр богино дуу байсан ч гэсэндээ болно гэд очроог бол тайвшруулж байгаа юм байна. Очроо маань ингээд үнэхээр гүн гүнзгий ухаж харж үзэж байгаа шүү. Энэ дууг бүтээх гэж нэлээд нөхөр үзэж байгаа. Энэ дуугаа сонсоод өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөх юм байна. Та бүхэн зүрхэн давалгаандаа нэгдэж, меншин давалгаандаа нэгдээрээ 7 хоногийн даваагаас баасан гариг болгон 7:15-8 45 минут хүртэл Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг маань булан бүрээрээ шинж содон мэдээллүүдийг сонирхолтой, хөгжилтэй зүйлүүдийг хамтдаа ярилцаж, хамтдаа бас энэ түүхийг бүтээлцэж байгаа. Тэгээ хамт байгаа сонсогч танд баярлалаа. Монгол Улсын өнцөг булан бүр, дэлхийн өнцөг булан бүрээс гэр бүлийн радиотой хамтдаа байгаа сонсогч танд маш их баярлалаа. Бидний хамт бүтээсэн дугаар өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөх болно. Маргааш харин загтал ирлээ болон үндэс рүүнд болонгууд танд хүрэх болно.
Тэгэхээр захидал ирлээ болонд зориулаад хайртай хүндээ захидал илгээж болно шүү. Гэр бүлийн радио 104.5 гэсэн мессенжер хуудас руу илгээгээрэй. Тэгэх юм бол тухайн захидлыг маргааш бид унших болно. Магадгүй бүр хин нэгэн рүү залгуулахыг хүссэн хүсэлтэй ч гэсэндээ илгээгээрэй. Тэгвэл бид залгаад таны захидлыг хүргэх болно. Амжиж өнөөдөр бас мессенжер хэсэгт захидлаа илгээгээрэй гэж хүсэж байна. Бас уриалж байна. За дунд болсон уу? Яг энэ татагдахгүй байна. Ямар ч би яриад байна. Наадах чи шууд явахаар байна үсттэй. Татгсан чи гүүгээд. За. Гүүгээд байна. Аха. За явчих. За баг шууд явчих юм шүү. За тийм байна. За. Уншиж байна. Бүтээгдээд ах шиг байна. Бүтээгдсээр л bay шүү. Тийм байна. Тэгээ өнөөдрийн дууны нэр бол Emerald дуун дээр бид богино гэсэн чинь нэлийн урт байна хөө эн чинь хүү. Харин тийм байна тийм ээ. Тийм байна. Чи урт байгаад тийш шүү. За эн чинь бас нэг татагдаад дуусан бол очиод дахиад хардаа доотлолт нь плей дарахаар нариулагч болохгүй нүү тэр доотлих дээр нь. Тэр бүр доотлолт нь. Тэр нь уншсаар байна. Тийм ээ уншсаар байна. Бүтээл ах шиг байна тийм. Бүтээл ах шиг. Арай л удаан бүтэж гин үе нэмэ дууч. Харин мэдгүй одоо ингээл уг ингэж бүтдэггүй юм даа гэж. Чинийх дээр яаж гин? Чинийх дээр чи бүтээж байгаа штэ. Хинийх дээр чи. За минийх дээр яаж сонс. За одоо плей биш болоогүй. За сонсогдож байна. Сонсогдож штэ. За сонсогдож байна. Минийх дээр л явж байна. За тэгвэл чинийх дээр болсон бол татаад найруулагч руугаа явуулъя те. Харин татагдах. За одоо. Ер нь бол энэ дууны түүх бүтээж байгаа буланг маань модератор орно. Манай Эрка ажилладаг. Гэхдээ манай Эрка маань амралтаа авчихсан учраас очроо маань хүсээгүй хүнд ажил дээр ноогдсон. Тэгээд энэ ажлыг гэхдээ амжилттай чадварлаг гүйцэтгэж байгаа. Очроод хідүүлээ бас өмөөрч урам хайрал яах юм бэ? Жаа шүү. Найруулагч араас чинь баг нэвтрүүлгийн цаг өнгөрчлөө гэ баг нэлээ амар харж байгаа ч гэсэндээ чи чадж байгаа шүү. Зүгээр байгаа шүү очроо бити сандраарай болж шүү. Яаж ийн? Болж гинөө. Яриалаа би чиний өмнөөс. Татагдахгүй юм уу? За ямар ч татагдчихлаа за. За татагдсан. Одоо тэгвэл явуулах гэж шүү. Энэ эмэр бол эс шиг хийсэн ч тэнгэрт гарахгүй. Энэ эмэр бол мөс шиг хайлж. Энэ эмэр бол царцааж чадахч хөлдөөж үл чадна гэсэн мэт. Царжааж явахдаа яад юм бэ туягчээ. Бас англиар өчтдээ бас зөв бичмэр штэ. Бас эморч байгаа гэж байна. Бүтээд байна уу? Бүтлгүүтэд байна уу? Яаж авчроо гэсэн байна. Баярлалаа дүүдээ. Баяр хүргье гэсэн болвол зүрхэнд авалгаанууд болоод явуулсан байна. Тэгээд ихтэй байх нь зүгээр гэсэн комент ч гэсэндээ байсныг нь дахин давтаа хүргэлээ. Радиогийн 1-р студид Эрка очроо. Эрка байхгүй штэ. Очроо. Заяа. Найруулагч Мисунаар өнөөдөр та бүхэнтэй хамтдаа байлаа. Нэвтрүүлгээ сүүлээсэн сонссон бол энэ юу яагаад байна? Наадхан дээрээс чинь явах юм байна. Энэ нөгөө минийх дээр 30 секундээр л юу яагаад байна? 30 секундээр л дуун татагдаад байна. Ямар хайш. Лимит нь миний хүрэхгүй юм байна. За яста баларсан. Энэ яста баларсан шүү. За ямар ч 30 секундээр үзэх үстэй. Нэг иймэрхүү нэг юм 30 секунд гжигдээд өнгөрөх гээд ам. Яана энэ дээр Эрка хараагүй болж шүү. Тэр та нар хардаа надгүй өстө баларж ийна л гэх баг шүү. Харин тийм ээ тий. Тий надгүйгээр баларж ийна л гэх гээд шүү. Нэг иймэрхүү л татагдаад байх чинь нөхөө. Энэ одоо явж байна. Энэ үг нь одоо татагдаад болох хэвээр байна болчиход. За ямар ч гэсэн очроогийн бүтээсэн дууг нь сонсъё. За сонсъё. Энэ 30 секунд ер нь бүтчихэд байна. Минийх бол. За эхнээс энэ зүгээр хай юм шүү. Энэ зүгээр хай байна. Сэтгэлэн бороонд норсон авчих сүнхэн ганцаараа дунд хийсэж явна шүү. Өөрийгөө олох цаг байна уу надад өнгөнгөр солонгор чадаж байна уу би бидний энэ үг нь гоё шүү. магадгүй сонин хүн бусдаас өрөөр дуртаж бусдаас өрөөр шаналн нүдэнд минь үлдсэн нандин дурсан Хүй энэ үг нь гоё. За энэ саналууд орж ирж том өрөөгөөрөө үргэлжлүүл тэгвэл ингээд хүлэн зөвшөөрөй ойлгоё гэсэн хүмүүс байгаа. Тэгвэл ингээд дуусгая. Ягаад гэвэл нэвтрүүлгийн цаг маань нэлээд хойшоогоо сунгагдсан байна. Тун удахгүй 9 цаг 5 минутаас том өрөө цэнгийн нэвтрүүлэг. Том өрөөн дээр эхлээ сонсъё тий шүү. Тэгье. Том өрөөн дээр эхлэнгүүтээ та бүхэн заавал дуугаа сонсох болно. Тэгэхээр та бүхэн дуугаа сонсохын тулд заавал том өрөөнд орж ирээрэй. 9 цаг 5 минутаас эргээд уулзцгаая. Урайгаа хилцгээе. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатар Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ.
Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио.